эмэгтэйчүүд илүү их нойргууддаг, эрэгтэйчүүдээс хоёрыг харьцах нь нэг гэдэг одоо харьцаагаар илүү их нойргууддаг. Яагаад гэхээр эмэгтэйчүүд ч одоо нөхөн өрчхөн насндаа тийм ээ эсвэл цэвэршилтийн насндаа илүү их нойргууддаг. Яагаад гэж байгаа юм гэхээр тэр нөхөн өрчхөн насндах одоо дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, мөн цэвэршилтийн насндах тэр дааврын өөрчлөлтөөс болоод энэ даавар маань өөрөө нойргуулыг дэмжиж өгдөг байхгүй юу? Сайн байцгаана уу, подкаст үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол бас маш чухал дугаарыг та бүхэндээс бид хүрэхээр бэлдсэн байгаа. За тэгэхээр та подкастаа үргэлжлүүлж үзэхээс өмнө манаас хүүхд ороод subscribe дараарай. Ингэснээр бидний танд хүргэж байгаа энэ мэдээлэл болон за мөн дараагийн маш чухал одоо эрүүл мэндийн мэдээллүүд цаг аллалгүй танд мэдээлэл одоо байдлаар очдөг байх болно. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарж байгаа хүмүүс манаас хүүхд subscribe дараарай гэдгийг бас хэлэх байна. За бид өнөөдрийн яригдах сэдв бол маш чухал сэдв байгаа. За ялангуяа энэ 3 сард бол их чухал яригддаг сэдв. За энэ бол нойр байгаа. За тэгэхээр хүн бол амьдралынхаа 3/1-т бол унтаж өнгөрүүлдэг. За 24 цагийн бид нар дунджаар 7-8 цаг нь унтаж өнгөрүүлж байгаа. Тэгэхээр энэ бол яалтчгүй бидний тэр дархлаа, за бодисын солилцоо, амьдралын одоо итвэх, за одоо бүх зүйлд бол угаасаа чанартай эрүүл нойр гэдэг зүйл бол яригдах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар өнөөдрийн энэ сэдв дээр бол нойрыг чухалж ярьж байна. Тэгэхээр за мөн одоо жил бүрийн 3 сар дэлхийн нойрны өдөр болдог. Тэгэхээр энэ жилийн одоо нойрны өдрийн ураа бол байж байгаа. Тэгэхээр энэ нойрны за эрүүл мэнд, тэргүүлэх чиглэл, тэргүүлэх зорилго энэ тэргуунд гэсэн ураатай. Тиймээс бид өнөөдөр бол одоо дэлхийн нойрны өдрийг тохиолдуулаад та бүхэнд яг чанартай нойрыг та үнэхээр авч чадж гин үү? За тэр чанартай нойрыг одоо та авч чадсанаар маргааш нь илүү эрч хүчтэй байх, ажлын бүтээмж илүү сайн байх, эрүүл амьдрах энэ бүхэн бол угаасаа нойртой ялцчгүй холбоотой явждаг. За өнөөдөр бол бид маш чухал зочин хамартай урьсан байгаа. Тэгэхээр төрийн засгийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нойрны төвийг одоо үүсгэн байгуулагдажсэн. Одоо үүсгэн байгуулахад гол хувь нэмрээ оруулсан хүн байж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол Монгол Натур Мэд уламжлалт сэргээн засах төвийн нойрны эмч, за нойр судлаач, яг нойрны чиглэлээр ангаах ухааны докторийн зэрэг хамгаалсан шүрэн эмчийг бол одоо зочноор урьсан байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг өнөөдрийн урьж оролцуулж байгаад бас баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бол бид нойр гэдэг бол угаасаа одоо орчин үеийн залуучуудын, орчин үеийн хүмүүсийн хамгийн их одоо чухалчилж үздэг нэг зүйл болсон байгаа. Бид нар ямар нэгэн одоо зүйлийг эрүүл мэндийн ялангуяа анхаардаг хүмүүсийг хараад тахаар ямар нэгэн ном уншаад үзэхээр яг төсөлтөнд дандаа хэлж байгаа ямар нэг юм ярихаас илүү та сайн нойроо ав, сайн дасгал хөдөлгөөн хий, эрүүл хооллоо гэдгийн 3 зүйлийг хамгийн их хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид та бүхний хамгийн их чухалчдаг тэр эрүүл байдаг 3 зүйлийн чинь нэгийг өнөөдөр маш товч өгөөд тодорхой мэдээлэл өгөөд явна. За эхний асуулт бол тэр нойрны чиглэл, за нойрны судлалаар одоо энэ чиглэлээр эмчээр ажиллахад ямар шат дамжлагаар одоо сурж гин. За мөн одоо ямар хүнийг нойргуудлын, за мөн нойрны эмч гэж хэлэх юм. За тэгээ Монголд бас яг миний одоо би ч өөрөө ангаахын салбарын хүн ч гэсэн яг энэ бодоод тахад яг нойрны чиглэлийн эмч ус их ховор санагдаад байдаг л да. За тэгээ мөн дээрээс нь та нойрны сэдвэр докторийн зэрэг хамгаалсан. За эдгээр одоо үүнтэй холбоотойс та мэдээлэл хүргэж. За нойрны эмч гэдэг бол олон улсад тодорхойлсноор бол одоо яг нойр судлаач зөвхөн нойрны эмч гэж бол байхгүй. Нойрны эмчийг ямар эмч одоо хийж болох вэ гэхээр мэдрэлийн эмч, сэтгцэн эмч, чих хамар хоолой эмч, зүрх судасны эмч, уушгины эмч нар нойрны чиглэлээр одоо судалж одоо нойрны эмч хийж болно гэж тодорхойлчихсан байгаа бүр. За тэгээ ер нь бол нойрны мэрэгчлэлтэн нойрны эмч болохын тулд одоо олон улсын одоо тэр шалгалт өгдөг байгаа. Тэгээ тэр шалгалтыг болохоор одоо 2 жил тутамд болдог олон улсын нойр судлалын хурлууд дээр шалгалтаа авдаг байгаа. За тэгээ яг ер нь бол нойр судлаач болохын тулд нойрны чиглэлээр бол мэдээж судалгаа хийн. Нойрны чиглэлээр мэрэгжил дээшлүүлэх, мэрэгжил эзэмших гэсэн ийм үйл явцтай л да. Гэхдээ ер нь бол бүх эмчнэр бас одоо ингээд олон улсад харж байхад заавал одоо бүгд тэр шалгалтыг өгөхгүй яваад байна. Доктор, профессор болсон гэсэн. Хамгийн гол нь одоо тэр төвүүд дээр очиод одоо мэрэгчлээ дээшлүүлэх
мэрэгжил эзэмших гэсэн ийм одоо үйл процессор явдаг. За миний хувьд болохоор тархины цахилгаанчлаг буюу нейрофизиологийн курсыг Монголд 6 сар суралцж төгссөн. За тэгэхээр энэ маань бол нөгөө нойрны бичлэг унших, нойр судлахад илүү төхөмтэй болж ирдэг л дээ. Яагаад тэгэхээр одоо нойрны цогц шинжилгээ буюу полисомнографийн шинжилгээ гэдэг нь өөрөө тархины цахилгаанчлаг дээр үндэслэгддэг байхгүй. За тэг холбооны бүгд найрамдах Герман улсад, за мөн Япон улсад нойр судлалын чиглэлээр мэрэгжил эзэмшсэн, мэрэгжил дээшлүүлсэн байгаа. Тэгэхээр дээрх мэрэгжлийн хүмүүс одоо нойрны чиглэлээр суралцах, нойрны эмч болох боломжтой. Гэхдээ ер нь судлаач буюу эмч гэдэг бол бас хоёр өөр ойлголт л доо. За яг орчин үед бол ер нь эмч хүмүүс судлаач байх ёстой л гэж үзээд байгаа тийм. Тэгэхээр миний хувьд бол бас докторийн зэрэг одоо нойрны эмгэгээр бол Монголд хамгаалсан байна. За тэгэхээр хоёулаа нойрны сэдвээр докторийн зэрэг хамгаалсан яг тэр сэдвийнхаа ач холбогдлын талаараас товчхон дурдаад өгч тээ. За сэдвийн нэр болохоор нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгийг амьсгалын замыг үргэлжилсэн эерэг даралтаар эмчилсэн үр дүн гэсэн ийм сэдвтэй байгаа. Өөрөлдөх юм бол энэ ямар хүмүүс рүү хандсан бэ гэхээр нойронд унтчихад хорхирдаг, амьсгал нь тасалдаад байдаг, шүн унтчихад одоо амьсгал нь гинт ингээд төгжигдээд одоо тэрнээсээ зочоод амьсгалж чадахгүй болоод сэрлээ гэж ярьдаг. Хажуугийн хүн өөрөө ингээд тасалдаад хэдэн минут секунд болоод ах юм а гэж хэлдэг. Энэ эмгэгийн талаар л судалсан гэсэн үг л дээ. Яг нойрны төв байгуулад нойрны төвд нойрны бичлэг хийлгэхээр ирсэн, нойрны эмчид үзүүлэхээр ирсэн энэ хүмүүсийнхээ одоо датануудыг цуглуулахад одоо 70-80% нь нийт үйлчлүүлэгчдийн 70-80% нь бол нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгтэй хүмүүс байсан. За тэгээ энэ хүмүүсийг бол шүүж аваад энэ хүмүүсээс зөвшөөрөл аваад тэгээд тэр хүмүүст CPAP гэж ярьдаг л да. Ер нь бол амьсгалын замын үргэлжилсэн эерэг даралт гэдэг энэ багжаар л эмчилгээ хийсэн. За тэг харьцуулаад болохоор бас мөн одоо амьсгалын дээд замын булчинг одоо чангалах одоо тасгал хөдөлгөөн хийлгээд энэ хоёр бүлгийг одоо харьцуулан судалсан. Өөрөлдөх юм бол энэ бол маш ач холбогдолтой судалгаа гэж би бол үзэж байна. Одоо Монголд одоо нойрны чиглэлээр одоо хийсэн анхны судалгаа. За тэгээд гол нь одоо тэр амьсгал нь тасалдаад идэг, шүн хорхираад идэг, бүр сүлдээ унтаж чадхаа болчихсон байгаа. Энэ хүмүүсийг CPAP гэдэг багжаар эмчилээд эмчилгээний үр дүн гүйцсэн. Эмчилгээний үр дүн бол маш сайн байсан. Гадны орнуудад бол энэ CPAP гэдэг багжаа одоо олон жилээр одоо зөөгээд эмчилдэг ийм одоо туршлага байдаг гэсэн үг. За тэгэхээр одоо миний мэдхэр чинь манай аав ч юм уу тий. Одоо ингээд ойр дотны хүмүүс айгүйх яг сая таны хэлдгээр амьсгалын тасалдах юмуд байдаг л да. Гинт ингээ хорхирж байгаа л яг нэг тийм юм тахж байгаа юм шиг те гинт өөрөө цочос ирдэг. Тэгэхээр энэ одоо удаан үргэлжлээ тоохгүй яваад байх юм бол ямар хүндрэлд оролт юм бол одоо өнөөдөр магадгүй подкаст сонсож байгаа хүмүүс бол ийм эмгэг ус их байгаах гэж би харж байна. Тэгээ энэ ер нь бол маш аюултай эмгэг л те. Яг шүн унтж яхад амьсгалан тасалдаад одоо хитэн хүнээсээ хүндийн зэрэгээсээ шалтгаалаад хитэн секунд зарим нь одоо ингээ минут гаруй дээр амьсгалан тасалдаад ингээ явцдаг. Энийн гол уршиг нь юу юм бэ гэхээр нойрсож байх үед ингээ амьсгалан тасалдаад хорхираад байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тархинд болон бие организм шөнийн турш хүчил төрөгчийн ханамж дандаа дутагдaltaй яваад байна гэсэн үг байхгүй. Ингээ шүнжэнгөө хүчил төрөгчийн ханамж багтаа унтсан хүн маань маргааш нь одоо дөнгөцсөн, толгоо өвдөж сэрдэг, ам цангаж сэрдэг тийм ээ ийм аюултай. Тэгээд хамгийн гол уршиг нь юу юм бэ гэхээр шүн хүчил төрөгч ингээ дутагдaltaй байгаад хахаар энэ үйл явц одоо хор уршиг нь хамгийн түрүүнд юунд илэрдэг гэхээр зүрх болон тархинд энэ одоо хор уршиг илэрдэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд шүн одоо нэлийн удаан хугацаагаар ингээ амьсгал тасалдчихаараа зүрхэнд одоо инфаркт гэж ярьдаг тийм ээ шигдээс тархинд цус хамсрах харуулт үүсэх маш том одоо эрсдэлтэй гэсэн. За тэгээд одоо манайхан ярьдаг штеп ингээд өглөө үүрээр ингээ унтчихагаад орондоо нас орчлаа. Гүйний асан буянтай хүн бэ. Одоо ингээд зүгээр ямар ч одоо асуудалгүй ингээд унтчихагаа л нас орчихлаа гэд ингээ яриад идэг. Гэтэл энэ одоо зүйлийг чинь цаана тэр амьсгал тасалдах эмгийг хорхирох асуудал маань явж байгаа байхгүй. Яагаад гэхээр энэ амьсгал тасалдах эмгигийн үед одоо яадаг вэ гэхээр амьсгалын дээд замын булчингууд нэгдүгээр унтчих үед сулардаг. Инхээр хоорондоо одоо наалдах тийм ээ тэр амьсгал тасалдах хорхирох гэдэг чинь булчингууд хоорондоо наалцснаас болж үүсэж байгаа байхгүй. Ингээд нэгдүгээр хоёрдугаарт өглөө үүрээр буюу шөнийн 2 дугаар хагаст хүнд рэм нойр буюу нүд хурдан хөдлөх нойр гэдэг нойр чинь ихэвчлэн үүсээр байгаа л хүн өглөөс ирдэг байхгүй. Тэгэхээр энэ рэм нойронд яадаг вэ гэхээр булчингууд бас бүгдээрээ бүр ихээр сулдардаг. Бүр атоны болдог. Тий. Тэгэхээр энэ хоёр зэрэгцээд ирэхээрээ хавсраад ирэхээрээ
нөгөө нэг амьсгал тасалдал чинь үүсэх одоо гинт зүрхэнд инфаркт үүсэх, тархинд шигдээс үүсэх юм аюултай гэсэн үг. Тэгэхээр нойр тасалдах эмэгтэй хүмүүс байвал тий одоо эртхэн арга хэмжээ авах тасалдах тийм ээ. Тий амьсгал тасалдах яг нойрсох хувьчид амьсгал тасалдах эмэг байвал эртхэн анхаарч явахгүй бол зүрх болон тархинд маш их асуудал үүддэг юм байна тий. Тэгэхээр магадгүй бас яг унтж байгаад өглөөгийн цэрэггүй байна гэдэг асуудал бол бас энэ эмэгтэй бас холбоотой байж болох юм. За энэ бол бас нэг нас бас жингийлүүд бас их байх шиг байна тий. Тий шалтгаан олдмол юм уу эсвэл одоо төрөлхийн гаралтай гэж байна л да. Олдмол гэдэгт нь хөвчлэн одоо нөгөө жингийн илүүдэлтэй хүзүүний тойргийн хэмжээ их, бүслэгийн тойргийн хэмжээ их ийм одоо эртээчүүд маань илүү их байгаад байгаа тийм. Тэгээ энэ хүмүүс маань нөгөө өдөр даралт нэгсээд ямар ч юм уугаад буухгүй байна, даралт байнга ихсэдээ ингээ яваад байгаа энэ шалтгааны чинь цаана нойрсох үед амьсгал тасалдах юм гээд явж байгаа байхгүй юу? Олдмол гэдэг бол яг амьсгалын дээд замын одоо төрөлхийн бүтцүүд нь одоо төрөлхийн өөр байх. Жишээлх юм бол одоо доод ирүүн хоошоогоо байрлах, хилний уг нь том байх, эсвэл одоо амьсгал ороход амьсгалын дээд замын агаар орох зай төрөлхийн нарийнхан байх ч гэдэг юм уу тийм. Ийм шалтгаануудаас болоод одоо зүгээр хэвийн жинтэй ч гэсэн хорхираад амьсгал тасалдаад маш хүнд зэрэгээр амьсгал тасагдаад байдаг хүмүүс байдаг л да. Ийм хүмүүс ихэвчлэн тэр СИПАП багжийг ер нь бол насан туршдаа зүүдэг. За сүүлийн үед гэхдээ янз бүрийн шинжилгээ хөгжиж байгаатай холбоотой хаалгаа мис заслууд энергид бол хөгжиж байгаа. Би нэг шүдний имлэгд очдөг шүдний имлэг дээр харж ирсэн л да. Таны яриад байгаа тэр багажлаа л да. Яг ингээ унтахтаа зүүгээд унтдаг тийм. Тэгэхээр хорхирэхгүй, амьсгал тасалдахгүй гэсэн үг юм байна шүү дээ. Тэгвэл мэдслийн имчилгээ хийж болох юм байна. Тий, яг СИПАП гэдэг багч нь болохоор эмчилгээний багж. Нөгөөх нь тэр өөрөө чи яриад байгаа зүүдэг багж гэдэг бол MAD буюу Mandibular Advancement Device буюу амны нэмэлт хөрөмж гээд одоо хиймэл шүтгийг зүүлэгчдэг. Тэгээ тэрүүгээр ингээд нөгөө доод ирэг нь урагшин ингээд татаад идэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хэвтэй байдалд орохоор тэр хилчээ хоошоогоо унахгүй. Тийм доод ирэг чи одоо хоошоогоо болж амьсгалын замаа таглахгүй л гэсэн үг тийм. Энэ бол гэхдээ дунд юм уу хөнгөн зэргийн амьсгал тасалдах юм гээгүйд үр дүнтэй. Маш хүнд зэргийн амьсгал тасалдах юм гээгт бол үр дүн өгдөггүй шүү. Тэгээ СИПАП багж бол алтай стандарт эмчилгээ гэж үздэг тийм. За тэгэхээр бид ихний асуултан дээр бол яг шүрэн докторийн ажилтай холбоотой яг ямар чухал сэдв юм бэ гэдэг талаараас ярилцж байна. За дараагийн асуулт бол бид нар тэгвэл нойр чухал гэдгийг одоо жишээлбэл яг нойр талынхаа судлалаас юм уу докторийн зэрэг хамгаалаагүй яг бусад хүмүүс хэлэхэр хүмүүс төдийлөн сайн бас хүлээж авахгүй хандлага байдаг л да тий. Бүгдээрээ нойр чухал гэдгийг мэдээд шүү дээ. Тэгвэл яг энэ талаараа судлаач эмч хүний хувьд нойр тэгвэл яагаад чухал юм бэ гэдгийг хүмүүстийг ойлгомжтойгоор хэлээд өгч. За олон юм нуршаад яг нойр гэдэг бол ерөөсө бусад ямар ч хүчин зүйлээр одоо нөхөгдөшгүй орлуулшгүйгээр орлуулдаггүй тийм үйл явцыг бие махбодод гүйцэтгэдэг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол энд нь одоо юу ордог вэ гэхээр нойр сох үед бие махбодод өөрийгөө цэвэрлэдэг, бие махбод өөрийгөө нөхөн сэргээдэг, бие махбод өөрийнхөө одоо стрессийг бууруулдаг, сэтгэл санааг тайван байлгадаг, дархлыг дэмждэг, өвдөлтийг бууруулдаг, тэгээд сурах чадварыг нэмэгдүүлдэг, ой тогтоолтыг сайжруулдаг. Ийм үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. За багцлагын бол одоо үндсэн 3 үүргийг гүйцэтгэж байгаа. За хамгийн нэгдүгürt нь бол хүн нойрсох үед өөрийгөө нөхөн сэргээдэг. Өдрийн турш одоо ингээд ядарсан тэр бие нойрсох үед нөхөн сэргээдэг. Нөхөн сэргээн гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр нөхөн сэргээгт нь бол нэгдүгürt нь дархлал сайжирч байгаа, дархлын эсүүд бол идэвхжиж байгаа. Хоёрдугаарт нь бол сурах чадвар нэмэгдэж байгаа. Дараагийн асуудал болохоор өөрийгөө цэвэрлэдэг. Нойрсох үед бие махбод өөрийгөө цэвэрлэдэг. Тарих болон бие махбодоо цэвэрлэдэг. Өөрөлдөх юм бол өдрийн турш бид нар одоо хөдөлмөрлөөд энерги зарцуулаад тийм ээ. Ураг амин хөшлөө зарцуулсан энэ биед буцын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох одоо хог, шаар гэдэг юм уу те аденосин гэдэг одоо энэ бүтээгдэхүүн биднэрт хуримтлагдсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр хэсэг тусам бид нар ядраад унтдаг гэсэн. Тэгэхээр унтж явах үед нь нойрсож явах үед нь тэр бүтээгдэхүүнийг бие махбодоос гадагшлуулдаг гэсэн үг нойр. Өөр ямар ч үйл процесс ингэж гадагшлуулж чадахгүй гэсэн. За дархлал сайжруулна гэдэг бол дархлын эсүүдийг бол сайжруулж өгч байгаа тийм ээ. За мөн сурах чадварыг бол нэмэгдүүлдэг, ой тогтоолтыг сайжруулдаг. Юу гэхээр бие махбод өөрөө нойрсож явах үедээ одоо шинэ одоо суралцахад одоо хэрэгтэй байгаа тэр шинэ синапсуудыг одоо мэдрэлийн синапсуудыг одоо шинээр үүсгэж өгдөг гэж үздэг байхгүй. Ингэснээрээ бие махбод өөрөө өөрийгөө одоо
нөхөн төлжүүлж сурах чадвар ой тогтолтыг сайжруулдаг гэж үздэг. Ийм хэдэн маш чухал одоо үүргүүдтэй энэ үүргүүдийг бол нойрноос өөр одоо ямар ч эдис эргэтэн ямар ч им тариа тийм ээ ямар ч үйл явц бол одоо хийж чадахгүй. Энэ бол ерөөсөө орлуулшгүй бөгөөд төхөгдөшгүй хүчин зүйл гэж үзэж байгаа. Юугаарч нөхөшгүй зүйл бол юугаарч нөхөшгүй нойр юм байна. Нойр яг үнэ. Тэгэхээр бид нар нойроо хагаслаад сураад өөрийгөө амжилтанд гаргана гэж бодвол тэр шиг худлаан байхгүй юм шүү дээ. Тийм байхгүй яг үнэ. Тэгэхээр яг хүн нойр хоол бүх цаг заваа хувийн төлөвлөгөөгөө зохицуулж иж амжилтанд хүрэх болохоос хүн 2-3 цаг унтаад амжилтанд хүрнэ гэдэг ойлголт бол байхгүй байна. Яг тухайн үедээ амжилтанд хүрч магадгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр нь одоо бие организм илүү их модох юм уу, өвчлөл ихсэх юм уу те. Дахин одоо тэр чигээр одоо бүтээн байгуулж чадахгүй байдал хүрнэ гэсэн үг л те. Урт хугацаанд амжилтыг гаргаж чадахгүй л гэж юм те. За тэгэхээр нойрны цикл гэж үүдэг тийм ээ. Тэгэхээр хүмүүс яриад байгаа шүү дээ. Нүдний хөдөлгөөнтэй унтдаг, нүд нь одоо хөдөлгөөнгөө унтдаг, гүн нойр, чанартай нойр авдаг гэж яриад байгаа. Тэгвэл та нойрны циклийн талаар бас хэлж өгөөч. За тийм нойрны цикл буюу өөрөөр хэлбэл бид нар одоо шөнийн турш унтахдаа зүгээр одоо ингээд шууд одоо үхсэн юм шиг унтаад сэрдэг биш. Нойр гэдэг чинь өөрөө айгүй нарийн чухал бөгөөд маш нарийн нандин үйл ажиллагааг явуулж идэг юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар нойрны одоо хэдэн цикл буюу үеийг дамжиж унтж өнгөрүүлдэг. Энд нь бол 4 үе шат гэж байгаа. Хамгийн нэгдүгээрт нь одоо нэгдүгээр үе буюу зүрмэглэх үе. За хоёрдугаар үе буюу хөнгөн нойрны үе. Хөнгөн нойр маань өөрөө нийт нойрны 50% эзэлдэг гэж байгаа. За үүний дараа үргэлжлээд одоо гүн нойр буюу N3 буюу гүн нойрны үе. Энэ үе болохоор 15-20% эзэлдэг. За энэний дараа REM буюу нүд хурдан хөдлөх нойр гэж одоо унтаад бид нэр сэрдэг байна. Ингээ нэг цикл маань энэ 4 үе шатыг дамжаад сэрдэг байхгүй. За сэрэд хэсэг их хугацааны дараа дахиад нөгөө нэг цикл давтагддаг. Бүтэн шөнийн турш энэ нойрны цикл маань 4-5 удаа давтагддаг. Тэгэхээр хүмүүс маань би одоо шөнө одоо хэдэн удаа сэрээд ингээ яагаад энэ сэрэх чинь зүгээр хэвийн процесс байхгүй. Тэгэхээр энэ нойрны үеуд нь бүгдээрээ одоо өөр өөр ингэсэн үүрэгтэй гэсэн үг. За зүрмэглэх үеэс ахуулаад нойрны 3 дугаар үе хүртэл одоо бидний булчин сулрах нь байна, зүрхний үйл ажиллагаа буурах нь байна, амьсгал буурах нь байна. Одоо цөөхөн амьсгал гэсэн үг байна шүү дээ, тийм. Энэ цөөхөн амьсгалж байгаа зүрхний үйл ажиллагаа буурч байгаа эднэр маань эсрэгээрээ зарим үед одоо нэг ямар нэг аюултай эмгэг үүсгэх бас аюултай байдаг нойрын дунд, тийм. За тэгээд REM буюу нүд хурдан хөдлөх нойрны үед нүдний алим одоо эргэлдэж хөдөлж аваад тэгээд сэрдэг гэсэн. Залуу залуучуудад бол нэг нойрны үе яваад бид нар одоо тэр хүүхдүүд сэрж байгаагаа мэдгүй дараагийн нойрны үе эхэлдэг гэсэн. За нас яхад ирэх тусам одоо нүдэ нэгээд сэрдэг болно. За бүр хөгшрөөд ирэхээр яах нь сэрээд хэсэг унтахгүй байдаг болох нэ. Тэгэхээр нөгөө одоо хүмүүс маань би сэрчээд унтаж чадахгүй байна. Дахиж өрөөсөө унтахгүй тэгэл унтсан ч гүйч болж байгаа сэрээд байна. Инхээр нойрны чанар муудаад байна. Угаасаа тэгнэ. Угаасаа физиологи. Хэвийн физиологи. Гол нь бид нар ингэх тусам өөрөлдөх юм бол бидний нас явах тусам бид нар нойрныхын төлөө өөрсдөө тэмцэх хэрэгтэй л болж байгаа байхгүй юу. Хэвийн физиологи нь өөрөө нас авах тусам бидний нойрны чанар муудна, нойрны хэмжээ багасна. Тийм учраас эннийхээ эсрэг бид нар өөрсдөө л тэмцэх ёстой гэсэн үг тийм. Тэгээ энэ процессууд буюу одоо хөнгөн нойронд бол зүүрмэлдэг тийм ээ. Зүүрмэлээд ингээ хөнгөн унтаад байгаа хүмүүс маань яадаг вэ гэхээр энэ нойроор унтахаар би унтаагүй гэж хэлдэг. За нойрны 2 дугаар үед бол ихэвчлэн ямар процесс илүү явагддаг вэ гэхээр сурах чадвар нэмэгддэг гэсэн. Суралцах ой тогтоол сайжрахын процесс явагддаг гэсэн. За 3 дугаар үед болохоор одоо түрүүний хэлсэн нөгөө нэг тархлыг сайжруулах, сурах чадвар бас нэмэгдэх, цэвэрлэх тийм ээ. Ой тогтоолтыг сайжруулах ялангуяа мэдээллийг хадгалах ийм бүхэл процесс явагддаг. Өдрийн турш одоо олж авсан мэдээллийг хадгалах. REM буюу нүд хурдан хөдлөх нойронд бол хүний тэр өдрийн турш олж авсан одоо хэрэггүй мэдээллүүдийг одоо гадагшлуулаад эртний мэдээллүүдийг хадгалах, нөөцлөх ийм үйл явцууд явагддаг гэсэн үг тийм. За хүүхэд насанд хүүхдэд бол энэ REM нойронд нөгөө өсөлт явагддаг гэсэн үг. Хүүхэд унтж явах үед нь одоо нөхөн сэргээлт өсөлт гэдэг юм явагддаг. Өсөлтийн даавар одоо REM нойронд буюу N3 нойрны 3 дугаар үед хамгийн их ялгардаг гэсэн үг. Эрүүл мэндийг дэмжих ажиглагч Япончуудын итгэлийг хүлээсэн 460 жилийн түүхтэй эрүүл мэндийн орд иргэний хэрэглэл Нишикава хамтран ажиллаж байна. За Нишикавагийн хувьд бол Японы нойр судлалын шинжилгээ ухааны лабораторитой хамтран шинжил судлаад за эцэст нь гарсан бүтээгдэхүүнийг за Япон эмчийн нарийн хяналтанд ороод одоо ингэж үргэлжлүүлэн судалгаа хийж үзсэн байдаг. За ингээд 98%
эрэг үр дүн гарсан байж байгаа. За ингээд ерөнхийдөө бол Японы эмчийн зөвлөж буй дэр гэдэг одоо нэршил гарсан байдаг. За ингээд бас мөн эрүүл мэндийн орд ирний хэрэглэл гэж бас нэрлэдэг байх нэ. За Япончууд өдөрт дунджаар 5-6 цаг унтдаг. За хэдий бага унтж байгаа хэдий ч чанартаа тэр нойрыг илүү сайн авч чаддагаараа ач холбогдолтой. За харин монголчуудын хувьд бол 7-9 цаг, за магадгүй түүнээс их унтдаг хэдий ч за тэр чанартай бат бөх нойрыг бол авч чаддаггүй. Энэ нь эрүүл мэндийн орд ирний хэрэглэлийн одоо ойлголт болон за хэрэглээ их бага байдагтай холбогддог гэж үздэг. Нишикавагийн дэрний хувьд бол 3 тулгуурт цэгийн онолоор бүтээгдсэн байж байгаа. За яг одоо миний энэ гарт харагдаж байна. За 3 тулгуурт цэгийн онол гэдгийг нь хэлж өгье. За хүн унтахад үндсэндээ яг нэг хэсэг дээр илүүхээр ачаал өгөх юм бол тэр чанартай нойр бол алдагддаг гэж үздэг. За харин Нишикавагийн эргономик дэрний хувьд бол за эхний ээлжинд бол бид энэ толгойн хэсгээр бол энэ хэсэг дээр бол одоо дэрлдэг. За мөн хүзүүний хэсэг, за тэгээ мөн мөрний хэсэг гэсэн энэ 3 тулгуурт цэгийн онол дээр бол маш сайн нарийн шинжилгээ судалгаан дээр бол батлагдаж ингэж хийгдсэн учраас таны тэр бат бөх нойр чанартай нойрыг авахд илүүхээр тусалдаг. За мөн бид нар хөдөлгөөн хийж одоо унтдаг бол та яаж хөдөлгөөн хийсэн таны тэр 5 тухтай чанартай нойрыг авахд илүүхээр энэ дэр туслана гэсэн үг. За яг одоо энэ миний гарт бол Нишикавагийн нэрээ хүүхдийн дэр байж байна. За нэрээ хүүхд болон за бага насны хүүхдүүд зориулсан дэрүүд байж байгаа. Дотроо маш олон төрөл байж байгаа. За яг энэ дэрийн хувьд бол 4 сараас эхлээд 12 настай хүүхдийн хувьд бол одоо дэрлдэг. За хүүхдийн хувьд бол маш их хөдөлгөөн хийж унтдаг. За ялангуяа тэр одоо бага уйлдаг хүүхдийг ч юм уу ээж авнар маань их одоо авдаггүй тавьчдаг тий хэвтүүлээд байдаг. За тэгэхээр хүүхдийн нон толгооны хэлбэр маань алдагддаг. Тэгвэл яг энэ дэрийг хэрвээ дэрлүүлвэл хүүхд маань хоёрчаа харж хөдөлж унтдаг. Энэ бүхэнд яг энэ эрүүл мэндийн дэрний хувьд бол таны хүүхдийн толгооны хэлбэр зөв байх боломжийг хангаж за мөн одоо тэр бат бөх чанартай нойрыг нь анхнаас нь хүүхд байгаас нь авах тэр зүйлийг одоо бүрдүүлж чаддаг гэсэн үг. За мөн Нишикавагийн хувьд бол агаар нэвтрүүлэгч гудс байдаг. За энэ гудсны хувьд бол таны биеийн за яг одоо жигд хуваарлалтай даралтыг одоо өгдөг учраас таны бие илүү сайн амрах боломжийг бол өсөө олгож идэг. За мөн матрас дэвсгэр за энэ нь бас илүү таныг чөлөөтэй байх одоо боломжийг бас олгож өгж байгаа. За мөн одоо эрүүл мэндийн орд ирний иж бүрдлүүд бол бүрэн одоо цогцоор бол нэг дор байрлсан гэдгээр давуу талтай байлээ. За байршлын хувьд бол Мишель Экспогийн чанх одоо арт байрлал Polaris ихтлгүүр дээр Нишикава одоо байрлаж байгаа. Тэгэхээр та яг өөрийнхөө тэр бие махбодод таарсан за мөн дэрний хувьд тэр одоо өөртөө таарсан тэр дүүргэлтийг бас хийлгээд хэмжилтүүдийг бас хийлгээд явах бүрэн боломж бол байгаа юм байна. Тэгэхээр нойрны цикл бол өөрөө тодорхой хэмжээний үе шаттай байна. Тэр үе шатууд нь өөртөө туссан үүрэгтэй байна. Тус үүрэгтэй. Бид нар бол үндсэндээ хүн унтахаар өөрийгөө маш энгийнээр ойлгоод байгаа бол өнөөдөр бид нар бас жоохон наривчлж яг үүргүүдийг бас хэлж өгч байна тийм ээ. За тэгэхээр хүмүүс нойргүдэлтэй болчлоо гэж яриад байгаа. Тэгэхээр нойргүдэлтэй болно гэдэг тодорхойлт яг юу гэж одоо үндэслэж хэлж болдго юм бэ? За нойргүдэл гэдэг бол ер нь нойрны эмгэгүүдийн одоо нэг л эмгэг гэсэн үг тийм ээ. Нойргүдэл гэдгийг тодорхойлоход бол олон улсын одоо удирдамжаар тодорхойлсноор одоо унтахгүй удаан хөвтөөд энэ мэдээж хэрэг тийм ээ. Эсвэл шөнө олон дахин сэрээд байна. Эсвэл хит өөрөөр сэрээд байгаа. Энэ 3 шинжээс болоод шөнийн туршид ингэж унтсан хүн чинь маргааш нь гүйцэтгэл муутай байх тийм ээ. Ажил хийх чадваргүй байх, нойрмоглох, ядрах тийм ээ. Уур уцаартай байх, цочромтгой байх ийм шинжүүд илэрх ёстой заавал. Өөрөлд маргаашийн гүйцэтгэлээр л нойргүдэл гэдэг нь тодорхойлдог байхгүй. Тэгэхээр энэ 4 шинжүүд нь заавал байж иж эдгээр нь 7 хоногт 3-аас дээш удаа байн давтагдаад 3 сараас дээш хугацаар үргэлжлэх юм бол одоо яг нойргүдлийн талаар ярнаа л гэсэн үг. Гэтэл манайхан юу гэдэг вэ гэхээр шүнжэнгөө нойргүй хондог би ерөөсөө унтдаггүй хэдэн 10 жил болж байна. Та маргааш нь яадаг вэ гэхээр би маргааш нь зүгээр л ажиллаа хийгээд яваад идэх гэж ярьдаг. Гэтэл энэ дээр бол тэр хүн унтахгүй шунтчаанаа л гэсэн үг. Тийм. Энд дээр бол нойргүдлийн талаар ярихгүй. Гол нь юу гэж хэлдэг вэ гэхээр сайн нойр гэдэг нь юу юм бэ гэхээр шөнийн турш миний авсан нойр маань маргааш өдрийн турш намайг сэргийг байлгаж чадчихвэл тэр надад хангалттай нойроо л гэж үздэг байхгүй юу. Сэргийг байлгаж чадахгүй байвал тэр нойргүдлийн талаар ярина л гэсэн. Тэр юм чинь яг эмгэг гэдгийг яг юу гэж ойлгох вэ гэдгийг давтамжтай хэлж өгч тээ. Тэгэхээр та сайн 4 нэг мэдих юугаа ахаад нэг давтаа хэлээд өгч. Унтахгүй удаан хөвтөөд байна. Тий яг ер нь нойргүдэл үүсгэж байгаа олон шалтгаанууд байдаг те. Одоо цочмог нойргүдэл үүсчихээр одоо сэтгэл санаа зовноод хүн чинь унтахгүй удаан хөвтөөд байх нь тийм ээ. Орондоо хөвтөөд байна. Эсвэл одоо унтсан ч гэсэн шүн ингээс ир чинь хар өөрөөр
2 цаг хийл сэрчлээ тэрнээс хойш унтчих чадахгүй. Ингээд ойрхон цагийн зайтаас ирээд байна гэж яриад байна тийм үү. Унтахгүй удаан хөвтөд энэ ихлээд шөнө олон дахин сэрнэ. Эсвэл хит үүрээр одоо 4 цаг гээл сэрчин дахиж унтахгүй. Энэ 3 шинжээс болоод маргааш өдөр нь бие мах бодод сэргэлт авчрахгүй байгаа. Өөрөлдөн бол маргааш ажлын гүйцэтгэл байхгүй, ажиллаа хийж чадахгүй байгаа. Энэ 4 шинж заавал байх ёстой юм гэд тодорхойлчихсан байгаа ерөөсөө. Тэгэхээр яг зарим үед хүн гинтийн цочрлоос болоод яг түр нойргуудж болох бах тий. Саяын таны хэлдгээр энэ зүйлүүд удаан хугацаанд үргэлжлэх юм бол нойрны эмгэг гэж үзэх нэ. За тэгвэл нойргуудалтай гэдгийг хүн мэдэхгүй байж болно тий. Ингээд өөрийгөө ер нь л би юм хүндээ гэдэг нэг ойлгоцсон. За тэгээд ингэж тоохгүй яваад яг нэг нойроо чанартаа авч чадахгүй удаан яваад байвал хүний бие махбодод ямар хүндрэл үүсч болох вэ? Яг нойргуудалтай гэдгийг мэдэхгүй биш ер нь одоо ингээл би ингэж л унтах ёстой, ингэж багал унтдаг, ажлаа ингээл хийгээд явах ёстой гэж яг үздэг баг. Удаан хугацаанд нойр дутагдaltaй яваад хаар тэр хүмүүс маань маргааш өдрийн гүйцэтгэл байхгүй байгаа дэвэл хэцүү гэсэн. Яг мэдээч хэрэг нойр гүйцнээс болоод үүсдэг хор уршиг бол үнэхээр асар их байгаа бөгөөд энэ бол энийг даван туулж энэ хор уршигаас гарах нь бас айгүй хэцүү гэсэн үг. За хамгийн нэгдүгürt бол мэдээч хэрэг одоо сэтгцийн эрүүл мэндэд хамгийн нэгдүгürt нийлүүлдэг. Сэтгэл санааны байдал одоо тайван биш болно, сэтгэл готрон, сэтгэл түгшин, сэтгэл зовнин, айдас төгшөөртэй байна гэсэн хамгийн түрүүнд одоо нөлөөдөг хүчин зүйл бол сэтгцийн эрүүл мэнд байгаа. За үүний дараагаар бол бие махбодын эрүүл мэнд. За үүнээс хамгийн эхлээд бол зүрх судасны эмгэг. За тэгээд мэдрэлийн эмгэг тийм ээ. Зүрхний даралт ихсэх тийм ээ. Эсвэл бол одоо зүрх байнга савлаад идэг, эсвэл зүрхний цохол буугаад идэг, эсвэл одоо зүрхний хэмнэл алдагдаад идэг тийм ээ. Зүрхний ишимийн өвчин гэх мэтчлэн зүрхний эмгэг үүсгдэг аюултай. Аны дараагийн шатанд бол мэдрэлийн эмгэгтэй тархинд харвалт үүсгэх, эсвэл байн толгоо өвдөх, хүчил төрөчгүй, эсвэл ядраагүй нөгөө тархиа цэвэрч чадахгүй шүү дээ нойргүй байгаа юм чи тийм ээ. Ингэж явснаас мэдрэлийн эмгэг асуудалд үүсдэг. За ингэж цаашлах юм бол дотоод шүрлийн эмгэг буюу чихрийн шижийн хэсэг тийм ээ. Ялангуяа дотоод шүрлийн эмгэгүүдийг айгүй ихсэгдэг гэсэн үг юм л тийм нойргууд маань. За ингэж цаашлаад одоо нөгөө амиа хорлох, өөрийгөө эмчлэх ямар нэгэн байдлаар нойргуудлээ даван туулахын тулд одоо юу ч хамаагүй одоо хэрэгэлдэг тийм ээ. Энэ байдал маань бол эргүүлээд одоо сэтгцийн эрүүл мэндэд нөлөөлнө. Тэгээд цаашлаад одоо олон хоногоор нойр муутай яваад хахаар нойр хямраад яваад хахаар амиа хорлох бодол хүртэл одоо төрдөг. За тэгээд бол эрт нас баралт гэдэг асуудал. Нойрны асуудалтай яваад хахаар тийм. Тэгэхээр монголчуудын хувьд ч гэсэн одоо ялангуяа эрэгтэй хүмүүсийн дундаж насалт маш цөөн бага байгаад байна тийм. Ер нь дэлхийдээ харьцуулахад эрэгтэй эмэгтэй дундаж насалт бага байгаа нь бас энэ нойртой холбоотой гэж болох юм байна. Нойртой холбоотой, хор зуршилтай холбоотой. Хор зуршил нь өөрөө нойргуудлыг үүсгэж байгаа байхгүй. Тэгээ нойргуудл чи өөрөө бас сэтгэл зүй тэгээд хамгийн ихэн зүрх судас гэж ярьдлаа шүү дээ. Тэгэхээр монголчуудын хувьд ялангуяа эрэгтэйчүүд чинь зүрх судасны нас баралт маш их өндөр байгаад байгаа шүү дээ. Бас амиа оролт их өндөр байгаа шүү дээ. Тэг дээрэс нь нөгөө зүрх судас гэж ярьсан дээр сэтгэц гэж ярьсан дээр эрэгтэйчүүд маань одоо нөгөө өөрийнхөө сэтгэл санааны байдлыг ингээд даван туулах, стрессээ даван туулах чадвар жоохон муутай шүү дээ тийм ээ. Дотгошоогоо эмэгтэй хүн шиг ингээд дэлгээд юм яриад идэггүй, дотгошоогоо өөрөө дотроо агуулад идэг. Энэ байдал маань өөрөө улам нөгөө нэг стресс, сэтгэл готрол эднэрийг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр илүү их одоо ингээд аминд аюултай л гэсэн үг. Тэгээс яг шийдвэрлэж чадаагүй удаан асуудалтай бол нойргуудалд орно шүү дээ тий. Тэг нь сэтгэл санаа зовоод ахаар юу нойргуудтай л гэсэн үг. За тэгэхээр нойргуудалд хүргэдэг олон шалтгаан байгаа бах. Тэгвэл яг ямар шалтгаанууд илүү ихээр давмгаалж байна гэдэг талаас та бас хэлж өгөөч. Яг энэ илүү их нөлөөлөд байгаа шүү гэдэг талаас. За тийм нойргуудалд бол маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. За нэгдүгürt нь бол биеийн өвчнүүд байна тийм ээ. Биеийн өвчнүүдээсээ болоод тэр хүн нойргуутай дэн гэдгийг мэддэггүй. Жишээлх юм бол одоо бөөр төрөө булчирхаан өөрчлөлт, давсганы өөрчлөлтөөс болоод шөнө олон дахин шийгээд байх юм бол сэрнэ. За ходоод гидсэн өвдөд одоо сөөргөө буюу ингээ шөнө хэвтэй байдалд орохоор ингээ гулгаад байх одоо ийм эмгэгүүд байдаг л да. Ингийн бол бас нойргууд нь. За бусад нойрны эмгэгүүд нь шүнжэнгөө хорхираад ивэл нойр сэргэнээд
чанаргүй унтснаас болоод нойргуудах нь хөлн хөдөлдөг эмгэг гэх мэт энэ эмгэгүүдийн эмчилгүй онцлохгүй байвал нойргууд нь. За дотоод шүрлийн эмгэг, бамбайн эмгэг, чихрийн шижин, мэдрэлийн эмгэг, шүнжэнгөө бөхшүүлж ханиалгаад байдаг уушгины эмгэг, зүрхний эмгэг гэд маш олон төрлийн эмгэгүүд маань нойргууд болно. Мэдээж одоо шөнө үе мөч өвдөд, нуруу өвдөдийнх юм бол унтаж чадахгүй шүү дээ тийм үү. Гэтэл энийг одоо зарим хүмүүс маань ойлгодоггүй гэсэн. За дараа нь бол ер нь хүрээлэн байгаа орчин те нойрны орчин унтлагын өрөөг одоо зөв зохистой ашиглаж чадчих нүггүй юу унтлагын өрөөнд нь зурагт байх орой орондоо ороод одоо уцаа үзээд байх гэх мэтчнэ буруу хэв маяг буруу зуршил буруу итгэл үнэмшлүүд байдаг. Дээрээс нь хор зуршлын хэрэглээ сэргээшийн хэрэглээ орой усан кофе уудаг орой унтахынхаа өмнө тамхиаддаг оройтож одоо спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг энэ байдал маань бол нойргуудалд төрөдөг. За бас нэг гол шалтгаан бол ерөөс стресс шүү дээ тийм ээ. Сөрөг юм уу эерэг стресс бач байж болно тийм ээ. Стрессээс болоод хүн эхлээд нойргууддаг. Тэг яагаад архагшаад байна вэ гэхээр тэр хувь хүний зан чанараас шалтгаалаад нойроо архагшуулдаг ийм онцлогтой. За тэгээд өшөө одоо им уудаг тийм ээ унтахгүй байна гэд имээ уудаг имийн зохисгүй хэрэглээтэй имийн гаралтай нойргуудл янз бүрийн бодисуудын гаралтай нойргуудл гих мэтчлэн маш олон төрлийн нойргуудл байна. За мөн нойрны эрүүл ахуй сахиагүйгээс болоод нойргуудж штэ бас тийм зөв цагтаа унтахгүй зөв цагтаа сэрэхгүй энэ байдал бол хүүхд залуучуудын дунд маш илбэг баа. Асралт мэдэмлэг нь Баянгол дүүрэг 4-р хороо Алтай хотхны баруун талд байрладаг. Амбулдор болон 200 ортой хэвтэн эмчилүүлэх боломжтой. Мөн манай эмнэлэг чих хамархоол, хавдар, уламжлалт эмчилгээ гэх мэтлэн эрүүл мэндийн цог зүйлчлэгээ үзүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн уншилгооны хиймэл оюухан дээр суурилсан бүтэн биеийн MRI тохиромжоор ажлын өдөр 8-аас 22 цагт, бэм гарагт 9-оос 15 цаг хүртэл үйлчилж байна. Бид танд шаардлагатай үзлэг уншилгоо, эмчилгээ, мис аслыг нарийн мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг баг хамт олон хийж гүйцэтгэн. Асралт мэд нэгдсэн эмнэлгийг зорин ирж, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй. За тэгэхээр таас ахраг нойргуудалд хүргэдэг гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр ахраг нойргуудалтай гэдгээ яаж анзаарахын тэгээд эдгээрийг мэдэх шинж тэмдгүүд байдгүй энэ талаар хэлж өгч. Яг түрүүний тодорхойлолтын дээр хэлсэн л дээ. 3 сараас дээш хугацаагаар ингээ нойрны асуудалтай яваад ах юм бол ер нь архаг нойргуудалтай болно л гэсэн үг. За тэгээд архаг нойргуудалтай хүмүүс маань яадаг вэ гэхээр тэр тогтоон барьдаг хүчин зүйл гэдэг ийм одоо зан үйлтэй байдаг гэсэн үг. Нойргуудал гэдэг юмд одоо худалчинд одоо хайртай болсон тийм ээ. Нойргуудал тэгэл байнга явааддаг. Орой болохоор орондоо орохдоо одоо би яана өнөөш нь унтах болов унтахгүй болов гэж санаа зовдөг. Эсвэл энэ нойргуудлыг би даван тулахын тулд им ууя гэж им уудаг тийм ээ. Орондоо ороод утас үздэг одоо дэлгэцийн хамааралтай унтлахны өрөөнд нь зурагт байдаг гэх мэт ийм буруу хэв маягтай буруу зуршилтай нойрны эрүүлэх сахигүй байгаа хүмүүс маань ер нь архаг нойргуудалтай байдаг гэсэн. За тэгвэл нойргуудал гэдэг зүйлийг зарим хүмүүс өөрийгөө одоо дүнгийн нойргуудал эхэлж जैन. За эсвэл архаг нойргуудалтай гэдгээ зарим хүмүүс анзаараагүй чивжиж болох бах. Тэгэхээр эдгээр хүмүүс ер нь би яг нойргуудал байгаа юу байхгүй юу гэдгээ яг баталж одоо онцлуулвал ямар одоо онцлогоонууд хийгдэх боломжтой байдаг. Нойрны эмгэгүүд гэж гэдгийг л одоо яг манайхан маань ер нь тэр тал дээр жоохон юу байгаад байна. Анзаарахгүй байгаад байна гэсэн үг л дээ. Бид нар одоо яг нойрны шинжлэх ухаан гэдэг хөгжүүлээд байгаа гол шалтгаан бол зүгээр ингээд орчин түрүүний миний ярьсан сэтгэл санаа, орчин тийм ээ буруу хэв маяг, буруу зуршил, хор зуршлын хэрэглэнээс болоод нойргуудч хараад энэ маань нойргуудал гэж үзээд байдаг. Тэгээд тэрийг одоо янз бүрийн аргаар одоо им уух ч юм уу, янз бүрийн тан уух, ингэж дасгал хөдөлгөөн хийч гэдэг юм уу ингээд эмчилнэ гэж үзээд байдаг. Гэтэл энэ чинь цаана нойрны эмгэг гэдэг юм байдаг. Энэ эмгэгийг заавал онцлох хэрэгтэй. Энэ эмгэгийг онцлохгүй бол тэр нойргуудлын шалтгааныг олохгүй бол нойргуудлыг эмчилж чадахгүй байхгүй. Тэгэхээр яг ер нь нойргуудал гэдэг юмыг онцлохын тулд эхлээд үйлчлүүлэгчтэйгээ сайн ярилцсан. Энэ хүнд одоо ямар шалтгаан байна? Зөвхөн нойрны эрүүл ахуй сахиагүйгээс болоод нойргуудчих юм уу? Эсвэл ямар нэгэн ууй гашуу, гуниг зовлон, сэтгэл санааны асуудал үсээд тэрнийгээ одоо ингээ байнга ингээ өөртөө тэгээд хэдэн олон жилээр ингээ яваад байгаа юм уу? Эсвэл тэр хүнд одоо нойрны эмгэг байна уугүй юу? Хурхираад байна уу? Хөдлөөд байна уу? Шүн унтаж яхад нь. Эсвэл өдрийн цагаар их унтаад байна уу, тийм ээ? Шүн зүүдлээд байна уу? Хар дараад байна уу? Энэ бүгдээрээ учир шалтгаантай учраас тэр нойрны эмгэг гэдэг юм байна уугүй юу гэдгийг хамгийн нэгдүгürt эмчилгээсээ өмнө бол ихтлэх хэрэгтэй байхгүй. Хэрвээ одоо байж магадгүй гэвэл одоо асуумжаар тэрийг бол илрүүлнэ субъектив аргаар гэсэн үг. Тэгээ энэ дээр асуумжийн арга дээр бас одоо байж магадгүй гэвэл объектив буюу
нойрны цогц шинжилгээ, нойрны олон улирал бичлэг буюу полисомнографийн шинжилгээ хийж эцэст нь одоо нойрны ямар нэгэн асуудал нойргол байна уу гэдгийг онцлно л гэсэн үг. За тэгэхээр нойргуудтай холбоотой өөрийгөө яг асуудалтай юу гэдгээс онцлох аргууд байна гэдгийг бол хүмүүс ойлгоод авчих хэрэгтэй баг тийм. Тэгэхгүй бол яг дийлэн хүмүүсийг хараад байхад ямар нэгэн зүйл уугаад тийм ямар нэгэн зүйлийг хин нэгэн эмч хүмүүс айгүй тийм болцсон байл л дээ. Хин нэгэн орохоор нэг заавал эм бичиж өгдөг. Яг тэрэндээ дадал болсон. Тэгээд нэг эм харж авч ууж иж тэрийг ингээд эмжилдэгэ гэдэг нэг бүрэн ойлголтод орсон яваад байдаг. Тэгэхээр яг өөрийгөө оншилж иж дараа нь яг одоо нойрны үнэхээр одоо эмгэг байна уу гэдгийг эмчлүүлэхгүй бол бусад ямар нэгэн одоо асуудлыг нэмчлээд бол нэмэргүй юм биш үү? Тийм яг өнө одоо манайхан хамгийн гол нь яа гэвэл би нойргуудад ямар юм уух уу гэдэг нөгөөдөл нь за иймч гаднаас оруулж ирсэн мелатонин иймч одоо нойрны нэмэлтүүд байна. Энийг ингээ сайхан идэх нь иймч тан уу ингэж массаж ингээд ер нь нойргуудлаас салын шүү эднэр гэдэг ингээд янз бүрийн арга ингээ хэрэглээд идэг байхгүй. Гэтэл яг миний үзэж байгаа үзэл баримтлал бол хэрвээ нойрны асуудал үүссэн бол эхлээд заавал мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй. Тийм. Нэг удаа ч гэсэн уулзаад өөр ямар нэгэн шалтгаан байна уугүй тэр хүнийг нойргуудуулаад байгаа тийм ээ. Тэр шалтгааныг заавал олох хэрэгтэй. Тэрний дараа энэ хүнд эмийн эмчилгээ хийх юм уу? Эсвэл эмийн бус эмчилгээ хийх юм уу? Эсвэл нойрны эмгэгийг оншилж байгаа тэр нойрны эмгэгийг эмчлэх юм уу? Эсвэл магадгүй тэр хүнд биеийн өвчин байгаад тэр өвчнөөсөө болоод нойргууд татахыг үүсэхгүй шүү дээ тийм ээ. Эсвэл сэтгэл санааны асуудлуудаа сэтгэл зүйч сэтгэл засалчтай уулзах юм уу гэдэг энэ гаргалгаа гаргаж өгөх ёстой. Тийм учраас үнэхээр нойрны асуудалтай байгаа хүмүүсээс дахин одоо өсмээр байгаа байхгүй. Заавал мэрэгжлийн эмчтэн үзүүлээд учир шалтгаанаа олж очиж хамгийн эхлээд. Тэрний дараа одоо тэр гаргалгаа бол тодорхой болно л гэсэн үг тийм. Зөв. За тэгэхээр хүмүүс ерөөхдөө одоо эмчнэр ч гэсэн зөвлөхөр 22 цаг гэхэд орондоороо гэж хэлээд байгаа тийм. Энэ яг ямар цаг вэ гэхээр яг нөгөө мелатонин гэдэг даавар их ялгардаг. За тэгээд дээрэс нь ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд өсөлтийн даавар гэдэг зүйл ялгардаг. За тэгээд энэ өндөр болохгүй ч гэсэн тэр хүнд өсөлтийн даавар ялгарна гэдэг чинь эрүүл байх боломжтой тэр даавар гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь таны хувьд яг судлаач эмч хүний хувьд хэлэхэд 22 цаг гэхэд ер нь орондоо орох нь яг зөв цаг уу? Яагаад гэдгийг та бас тайлбарлаад өгөөч. Тий, яг судлаачд маань өнөөдрийг хүртэл одоо судлаад ерөнхий одоо хүн маань 22 цагт унтаад өглөө 6 цагт босоод гэдэг насан туршидтэй өвчүүд залуучууд эсвэл өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол арай эрт орондоо орох хэвээр бас арай оройтож босох хэвээр. Өөрөлдөх юм бол унтах хэмжээ маань өөр шүү дээ наснаас хамаарат. Гэтэл одоо настангууд маань байна тийм үү 60-аас дээш насны настангууд маань зарим нь одоо 22 цагт орондоо орох юм бол унтах хэмжээ нь угаасаа бага учраас арай эрт одоо төсөөлж яснаас арай илүү эрт сэрждэг. 6-д биш 5-д биш одоо 4 цаг сэрждэг. Тэгэхээр одоо сэтгэлээрээ өөрийгөө нойргуулдаг байна л гэж үздэг. Гэтэл яг үнэндээ тэр хүний хувьд тэр хэмжээ нь болчихсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс төр одоо бид нар ямар зохицуулт хийдэг вэ гэхээр яг тэр одоо унтах цаг нь өөрт нь одоо айтайхан сэтгэл ханамжтай байхын тулд жоохон унтах цагийн жоохон оройтуулаад сэрэх цагийн жоохон оройтуулах юм одоо ийм байдлаар хүн болгон дээр зохицуулдаг гэсэн үг л дээ. Яг нь ерөнхий шинжлэх ухааны үндслээр бол 22 цагт унтаж өглөө 6 цагт бос гэдэг маань зөвхөн насан туршидтэй хувьд 30-аас 50 насны хооронд ч гэдэг юм уу тийм 8 цаг унтчих тийм 8 цаг унтнаа. Ер нь бол насанд хүрэхчд маань 7-оос 9 цаг унтнаа гэж үзээд байгаа тийм. 9 цаг гэдгийг бол сүүлд одоо бас энэ нойрны хэмжээг одоо судлаачд маань дахин одоо нөгөө нэг боловсруулад за энэ яриа бага цаг байна. Одоо энийг 9 цаг гэж үзье гэж одоо дахин одоо шинжилсэн байгаа. Одоо 9 цаг гэж үзэх юм тийм 7-оос 9 цаг гэж үзэж байгаа. Гэхдээ яг ерөнхий энэс гадна хүн болгон өөр шүү дээ. Хүн бүр өөр. Тэм учраас тэр хүний унтах хэмжээ тэр хүний бие махбодоос шалтгаалаад бас өөр гэсэн үг. Зарим хүн одоо маш урт унтдаг тийм ээ 9-10 цаг унтчихагаад одоо нойр нь ханаад одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг бол зарим хүний 4 цагаас 6 цаг унтчаад болцдог хэвийн маргааш өдөр нь сэргийг цаваа сэргэлэн л яваад идэг тийм. Тэгээ яг 22 цаг гэдэг маань яг ямар учиртай вэ гэхээр мэдээч хэрэг мелатонин даавартай хамааралтай харанхуй болохоор одоо мелатонин дааврын ялгаралт бол ихсдэг гэж үздэг. Тэгвэл мелатонин даавар маань зөвхөн 9-10 цагт ялгардаг юм биш ээ. Өглөө 7:30-д 7 цагийн үед мелатонин даавар одоо ингээд шавхагдаад дуусаад 0 цагт өрчдөг байхгүй. Энэ цэгээс эхлээд оройн 9 цаг хүртэл мелатонин даавар маань баг багаар ялгараад яваад идэг. Тэгээд 9 цагаас эхлээд одоо бие махбод руу одоо ялгарч яг унтуулах үйлчилгээгээ хийдэг гэсэн шөнийн турш. Тийм. Тэгэхээр яг энэ цаг маань ер нь бол 9-10 цаг байхгүй юу? Тэгэхээр түүнтэй холбоотой бол одоо 22 цагт ер нь унтуулсан.
Тэгээ үүний бас нэг шалтгаан гэх юм бол одоо шөнийн турш тийм ээ. Шөнийн эхний хагаст үүний нөгөө гүн нойр аягүй сайн үүсдэг. Энэ гүн нойр үүсэх хугацаа маань шөнийн 22-23 цагаас шөнийн 2-3 цагийн хооронд байдгаа л гэж үздэг. Тэгэхээр энэ цагт л ер нь унтах ёстой учраас 22 цагт унтаач айл гэж хэлээд байгаа. Яг 21 23 тий наашаа цаашаа байж болно. Энэс амар тий. Тэрнээс бүр хоошоо унтах юм бол яг тэр гүн нойр авах хугацаа маань өнгөрчөөд байна тий. Гүн нойр авах хугацаа өнгөрөхөөс гадна тэрэн цагаас хойшлох юм бол нөгөө бидний стрессийн даавар буюу кортизол гэдэг дааврын хэмжээ ихсээ явцдаг. 23 цагт хамгийн доод түвшиндээ байдаг. 22-23 цагт. Бас 22 цагт унтаач гэдэг чинь ийм учиртай байхгүй. Хамгийн доод стрессийн даавар хамгийн доод түвшиндээ буюу маш тайван байх үедээ унтвал сайн. Тэгэхгүй бол 23-24 цагаас хойш яах вэ гэхээр стрессийн даавар маань геометрийн прогрессээр өсөөд өглөөний 6 цаг гэхэд хамгийн өндөр түвшиндээ байж идэг л гэсэн. Зарим хүмүүс ярьдаг штеп. Би яг тэдэн цагт унтдаг. Тэр цаг маань өнгөрчгөр би унтаж чаддаггүй гэд яриад идэг маань энэ кортизолтой хамааралтай л гэсэн. За тэгэхээр унтах цагт одоо нэг ийм онлууд бас яваад байгаа шүү дээ тий. Ер нь яг 1 цагаас эхлээл одоо тийм эрхтний үйл ажиллагаа, ийм эрхтний үйл ажиллагаа илүү их сайн байдаг гэж яриад байгаа. Тэгэхээр эдгээр энэ одоо явж байгаа онлууд энэ одоо мэдээллүүд хэр баттай юм бол яг хэрвээ үнэхээр баттай бол яг тэдэн цагийн үеэс эхлээд тийм эрхтэн ийм үйл ажиллагаа илүү ихээр сайжирдаг гэсэн тэр зүйлүүд байдаг болов. Энэ талаар та бас хэлж өгч. За энэ болохоор нөө түрүүний хэлсэн нойрны үеүдтэй холбоотой байхгүй юу? Одоо гүн нойр, рем нойр, нойрны 2 дугаар үе, зүрмэглэх үед нар гэдэг бүгдээрээ хэрэгтэй. Одоо зөвхөн л гүн нойроор унтаад өгөөч гэдэг асуудал биш. Тэгэхээр нөө шөнийн эхний хагаст гүн нойр чинь сайн үүсдэгэ гэж үзээд байгаа шүү дээ. Энэ гүн нойронд юу болдог вэ? Буюу нойрны 3 дугаар үед одоо юу болдог вэ гэхээр нөгөө сурах чадвар сайжирна тийм ээ. Оюун ухааныг одоо илүү их одоо хүлээн авах, имийг танин мэдэх чадварыг бол сайжруулж өгдөг энэ гүн нойронд. За дээрэс нь бол энэ гүн нойронд бидний нөгөө өсөлт нөхөн төлжилт явагдчихэйдэг. Нөгөө нэг дархлал дэмжих үйл ажиллагаа явагдчихэйдэг. Стрессийн дааврууд маань одоо буураад нөгөө нэг бидний нөгөө аз жаргалын дааврыг одоо илүү ихээр одоо бэлтгэж өгж идэг ийм үе гэсэн үг л дээ. Өөрөлдөх юм бол чанартай унтна, гүн нойроор унтна. Энэ үед одоо бүх булчин шөрмөс одоо бүх амьсгалын систем, зүрх судас бүгдээрээ одоо хамгийн доод түвшиндээ байдаг учраас энэ үед одоо нэлээд хүчтэй децибелийн одоо дуу чимээгээр одоо цочросон ч сэрдэггүй гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ гүн нойронд маш гүн унтуулж агаад хүний бие организмд хэрэгтэй энэ үйл явдлыг нойрны эхний хагаст хийгээд нь штэ. Гэтэл нойрны 2 дугаар хагас нь хэрэггүй мүү? Одоо ингэ сэргийг унтаад байна гэвэл үгүй. Яг тэгэхээр өглөө өөрөөр буюу нойрны 2 дугаар хагас нөө рем нойр буюу нүд хурдан хөдлөх нойр чинь илүү их үсээд байгаа штэ. Энэ нойронд чинь бас нөгөө нэг нөхөн сэргээлт тийм ээ өсөлт ялангуяа нэг өсөлтийн дааврууд ч ихсдэг. Өсөлтийн дааврууд хамгийн дээд түвшиндээ байдаг учраас ялангуяа хүүхэд залуучуудад бас л энэ үедээ бол маш сайн унтчих хэрэгтэй гэж үздэг. Дээрэс нь бидний нөгөө тархилгоонд өдрийн турш хоримтлагдсан мэдээллүүдийг чинь ялгаж ангилдаг, хэрэггүй мэдээллүүдийг нь гадагшлуулаад устгаад хэрэгтэй мэдээллүүдийг маань одоо хадгалдаг ийм үйл явц явж байдаг гэсэн үг л тийм. Тэгэхээр одоо яг шүний одоо аль үед нь одоо ямар нойр үүсэж ийн вэ гэдэг нь чухал. Ер нь шинжэнгөө одоо унтаал гэсэн. Ингээл юм бол бүх эсэрхтэн одоо нөхөн тэжээгнэ л гэсэн утгатай. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Зөв Тасал компани хар өрийн тос хамтарч ажиллаж байна. За хүүт аргаар шахаж гаргаж авсан цэвэр хар өрийн тос байгаа. За энэ нь хүний биед хэрэгцээтэй 100-аад гаруй төрлийн за амин хүчил, эрдэс бодис, амин дэмүүдэг өөрт агуулсан байдаг бөгөөд за таны бодисын солилцоог дэмжих, за дархлаа тогтолцоог дэмжих, за мөн одоо уушгины эрүүл мэндийг дэмжих замаар таны уушгийг цэвэрлэх боломжтой. За мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, за мөн одоо цусан дахь сахарын хэмжээг докторжуулах гээд хүний биеийн маш олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж сайжруулах үйлдэлтэй юм аа. Тэгэхээр хоёулаа түрүүн бас дурдсан шүү дээ, насанд тохирсон унтлагын цаг байдаг гэж яриад байгаа тийм. Одоо жишээлбэл нэраа хөх төрөхөд 23 цаг унтаад 1 цагт нь л ээжийнхээ одоо тэр одоо мөмийг хөхөө тэндээс суугаад ингээ эргэл унтаад байгаа. Тэгээд том болгоцсон мөн илүү сэргийг болоод унтах цаг нь багасаад байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ дээр нэг зүйлийг бас тодруулж бас танаас одоо хүмүүст хэлж өгөөсэй гэж бодод байна л да. Жишээлбэл одоо айлуудын байгаад байгаа. Бүүнөрөөл ингээл одоо зургтаа үзэл, киногоо үзэл, хүүхдүүд нь уцаа үзэл байж байгаа л 12 1 гэж унтдаг. Тэгээ өглөө бүгдээрээ 7 цагтаа босоо явчихаар
Магадгүй тэнд настай хүн бол яг зөв нөрөө авчихж штэ таньсаа хэлэхээр те нөгөө илүү бага цаг унтаа тэр хүн ханчаад байна. Тэгэхээр нөгөө нэг яг тэр одоо илүү сайн ядч 7-9 цаг унтах хэвээр хүмүүс нь ч нойроо авч чадахгүй байна. Тэгэхээр тэр дунд дахиад цэцэрлэгийн хүүхдтэй сургуулийн насны хүүхдүүд байна. Энэ хүүхдүүд чинь бүгдээрээ тэр одоо тэр хангалттай илүү сайн нойроо авч чадахгүй тэр зүйлүүд үүсэт нь штэ. Тэгэхээр ийм нөхцөлд ер нь одоо хүүхдүүдтэйгээ яаж одоо зохицож илүү эрт одоо унтуулах хэрэгтэй гэдэг юм болов уу? Яаж юу арга хэмжээ авал зүгээр гэдэг юм бол ер нь ихэнх айлуудыг хараад тахаар яг ийм байгаад байгаа юм л да. Тий энэ дээр болохоор нөгөө манай монголчуудын дунд ялангуяа их байдаг нойрны эрүүл ахуй гэдэг юм ерөөсөө сахидаггүй байдал ажиглагддаг. Өөрөлдөх юм бол нойргүйдэлд бэлэн одоо урдэл байдлыг үүсгдэг гэдэг зүйл дээр одоо гэр бүлийн түүх гэж ярьж байгаа байхгүй юу? Өөрөлдөх юм бол одоо багаас нь тэр хүүхдийг одоо бид нэр ихчсэн тийм ээ багт нь одоо аав ээж нь оройтож одоо хамтдаа оройтож унтдаг эсвэл өглөө хитэр цэрээдэг тийм ээ эсвэл бол одоо өдөр унтуулдаггүй ч гэдэг юм уу ийм одоо эцэг эхээс шалтгаалсан энэ нойрны хэв маяг маань хүүхдэд бол үнэхээр хортой нөлөө үзүүлдэг. Гэтэл хүүхд чинь ер нь бол бас насаараа хамаарад одоо илүү их цаг унтах хэрэгтэй. Дөнгөж төрсэн хүүхд маань бол 18-19 цаг гэж ярьж байгаа. Урд нь бол бүр 22 цаг гэдэг байсан шүү. Хуучин онлоор бол одоо л 18-аас 19 цаг унтнаа гэж үзэж байгаа. За бага насны хүүхдүүд бол 15-6 цаг унтна. За тэгээд сургуулийн насны хүүхдүүдийг бол хамгийн багадаа одоо 10-аас 12 цаг унтнаа л гэж үзээд байгаа. Тэгэхээр ер нь бол эцэгчүүд маань тэрийг маш сайн баримтлаад хүүхдүүдээ нэгдүгürt одоо эрт унтуулах хэрэгтэй. За өглөө одоо 6 цагт босоод хичээлдээ явдаг бол эрт унтуулах хэрэгтэй 8 цагт. Дээрээс нь тэр 10-аас 12 цаг маань өшөө одоо шөнийн турш бол 10-аас 12 цаг унтна. Тэгэхээр тэр хичээл сургуулийн асуудалтай бол зөрчилдөд байгаа байхгүй. Тэгэхээр өдөр заавал унтуулах хэрэгтэй. Өдөр заавал 1-2 цаг унтуулах хэрэгтэй. Энэ зүйлийг бол заавал баримтлах хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэгэхээр ер нь бол энэ гэр бүлийн түүх гэдэг асуудал бол хүүхдийн ч тэр насан туршидын ч тэр энэ асуудалд бол айгүй их нойрны асуудал, нойрны эрүүл мэндэд хортоогоор нөлөөлөд идэг шин. Сая яг таас хэлсэн ч тийм нойрны циклүүд чинь яг тэр хангалттай нойроо авч чадахгүй бол ялангуяа тэр сурах чадвар технөлөөлөг гэж яриад байгаа шүү. Тэгэхээр бид нэр хүүхдээ магадгүй орой уцаа өвчдөг эсвэл зургт үзүүлээд хамт орой 1 цагт унтаад өглөө 7 цаг сэрж байгаа л хүүхд чинь 6 цаг унтж байгаа учраас хүүхд чинь онц сурах тэр одоо юм илүү сайн ойлгох одоо ярьдаг шүү. Энэ одоо хинийгээ дөрөөсөн юм одоо муу сурдаг ухаангүй хүүхд болчихваа гэж яриад байгаа бол энэ хүүхдийн бас тэр нойртой их холбоготой болчиход байна шүү дээ. Тийм яг үнэ тийм. Ер нь бол ерөөсөө л тэр нойр гэдэг зүйл тэр хүүхдэд хэвийн бөгөөд сайн бэжж тэр сурах чадварт илүү сайн байна л гэсэн. Илүү сайн унтсан хүүхдэд маань нөгөө нэг сурах чадвар буюу нөгөө илүү синапсууд маань илүү их үсээд тархийг нь бэлэн байдалд байлгана л гэсэн. Нойр дутуу байгаад их юм бол одоо шинээр үүсэх тэр синапсуудын дутагдлалд орно гэсэн үг. Ямиг ойлгох чадвар буурна, сурах чадвар буурна, ой тогтоолт буурна л гэсэн үг л дээ. Тэгээ сошиал дээр бас яваад байсан л да. Хятад хүүхдүүдээс нь өвөр Монгол хүүхдүүдээс нь өдрийн цагаар нэг цаг хэртэй ч юм уу те яг идэж уусныхаа дараа өдийн хоол эзэн дараа ч юм уу дуг хийжээс ирдэг. Тэгэхээр инхээр оюун ухаан сэтгэн бодгочдоо IQ сэтгэн энэ тал нь их сайн нөлөөлж байна гэж яриад байгаа юм. Тэгэхээр үнэхээр болдог бол манай Монголд ч гэсэн те яг эд хөгжиж байгаа энэ хүүхдүүдийнхээ юг шөнийн нойр хангалттай бид нэр сайн таны сайн хийслээ бүр 8 цагт унтах болчиход байна шүү дээ. Тэгэхээр уус хичээл ном амьдралын маягтын зөрчилдөж байгаа учраас өдөр ядс 1-2 цаг унтуулчих юм бол их зөв болох гэдэг шүү дээ. Тэгсэн үг тийм. За тэгэхээр бас хит их унтдаг эмгэг гэж байдгүй гэдгийг асуух гатах. Одоо миний таньдаг найз нөхдөд ч гэсэн их унтдаг хүмүүс байна л да. Тэгсэн нэ өөрт нь тэр нь заримдаа их унтсан юм шиг заримдаа яг өөрт нь таарсан юм шиг байгаад байгаа. Тэгэхээр их унтдаг хүмүүс байгаад байгаа бол энэ хэвийн үзэгдэл өвөө эсвэл ямар нэгэн эмгэг юм уу эсвэл эргээд нойргуудалд хүрэх боломж байдаг юм болов уу? Тийм их унтдаг гэдэг асуудал дээр яг түрүүн хэлсэн шүү дээ. Зарим хүмүүс одоо төрөлхийн урт хэмжээтэй унтдаг. Тэгчээд дараа нь гол нь би мах бодон сэргийг өдрийн цагаар ажиллах чадвартай байдаг. Ийм хүмүүс бол зөндөө тохиолдож байсан. Харин ямар хүмүүс дээр тэр одоо их унтаад байна, энэ чинь эмгэг шүү гэдэг асуудлыг ярих ба гэхээр шүнжэнгөө унтна. Тэгчээд өглөө унтаж амраагүй мэдрэмжтэй сүрнэ. Өдрийн цагаар нойрмоглно. Машина барьж явж байгаа ширээнийхэн хард заавал унтдаг. Машина барьж явж байгаад одоо замаас гараад ингээ унтдаг гэдэр гэсэн ийм түүхтэй хүмүүс байдаг байхгүй. Энэ хүн дээр л одоо энэ илүү их унтаад байгаа маань
энэ хүнд хэвийн биш байгаад байна, эмгэг байгаад байна л гэж одоо бид нэр онцлох хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө өдрийн цагаар хит нойрмолдог нарколепси буюу эсвэл хит нойрсох эмгэг гэднэр гээд янз бүрийн эмгэгүүд байдаг. Энэ одоо удамшлын гаралтай, гений гаралтай байж болдог. Ихэвчлэн одоо залуу эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог ийм эмгэг байна. Эсвэл хоёр дахьчоор өдрийн цагаар их унтаад, нойр нь ханахгүй, ерөөсөө нойрнондоо сэтгэл ханамжгүй байгаад байдаг. Энэ болохоор шөнийн нойрны асуудлаас болоод өдрийн цагаар нойрмолоод байдаг гэсэн. Шүн хэвийн хэмжээтэй одоо 8-9 цаг унтаад байгаа мөртлөө өглөө унтаж амраагүй юм шиг сэрэдэн гэдэг юу гэсэн үг вэ гэхээр шүн тэр нойронд нь одоо өөрөө мэдхгүйгээр одоо үсээд идэг тийм нойрны эмгэгүүд байхаагүй гэсэн үг. Ялангуяа амьсгал тасалдах эмгийг түрүү ярьсан тийм ээ. Нойрсгүй амьсгал тасалдах эмсгийг эсвэл нөх хөл үчлэн хөдлөх эмгийг гэж байдаг. Энэ эмгэгүүдийн тэр хүн шүн унтна тэгтээ сэрэхгүй. Гэтэл энэ эмгэгүүд нь ингээд шүн ингээд сэдрээд тэр хүний нойрыг сэрвэлзүүлээд идэг. Өөрөлдөн бол гүн нойроор нь унтаж чадвахгүй одоо хөнгөн нойроо л шүнжэнгөө унтаад байна гэсэн. Инхээр энэ хүн чинь шүнжэнгөө чанаргүй унтна. Тэгэхээр өдрийн цагаар нойрмоглоод байдаг. Тэгэхээр энэ одоо төрөлхийн юм уу эсвэл одоо хоёр дахьчаар үсэж байгаа юм уу гэдгийг ялгаа аншлах шаардлагатай гэсэн үг л дээ. Ингийн тулд одоо бас өдрийн цагаар хийдэг MSLT тест буюу одоо өдрийн уртасган нойрны бичлэг гэдэг байдаг. Шөнийн бичлэгийг хийгээд үргэлжлүүлээд өдөржингөө хийдэг юм тест гэдэг байхгүй юу? Ийм шинжилгээг заавал хийх хэрэгтэй л гэсэн үг. Тэгжээж онцлон төрөлхийн байна уу алдмал байна уу гэдгийг. Ийм эмэгтэй хүмүүсийн үйл өрөндөө эртхэн онцлуулахгүй бол бас яг бидний өнөөдөр ярьж байгаа маш олон асуудлууд танд бол бий болох боломжтой гэдгийг хэлээд байгаа юм тий. Онцлуулах хэрэгтэй. За тэгвэл яг одоо эсрэгээр бага унтдаг хүмүүс байна л да. Одоо жишээл би нэг 4 цаг унтдаг. За тэгээ надад энэ ханчдаг ч юм уу ийм хүмүүс байгаад идэг. Би нэг 11 12 гэж унтлаа гэж бодоход өглөө 4 5 гэж сэрчдэг те яг одоо нөгөө настай хүмүүний хэмнэл рүү орц залуучууд байна л да. Одоо миний мэддэг найзууд унтж байна. Энэ хүмүүс бол өөрийгөө бас яг эрүүл гэж бодож байгаа юу? Эсвэл бас энэ хит их бага унтдаг бас хувь хүний өөрийгөө онцлог бас байж болох уу? Харин би ер нь бол тийм хүмүүс байна. Угийн одоо төрөлхийн богино унтдаг буюу short sleeper гэж ярьдаг л да. Одоо богино унтагч гэдэг юм одоо орчуулах юм бол тэ. Эсвэл нөгөө удаан унтдаг хүний чинь long sleeper буюу одоо урт унтдаг хүмүүс гэж яриад байдаг тэ. Тэгэхээр төрөлхийн ийм хүн байна. Гол нь энийг одоо юугаар нь ялгах юм бэ? Энэ хүний нойр нь хасан үгийг юугаар нь ялгах юм бэ гэхэлэр нөгөө түрүүн би хэлсэн шүү дээ. Өдрийн гүйцэтгэл айгуу чухал байхгүй юу? Шөнийн турш миний авсан нойр өдрийн турш намайг сэргийг байлгаж чадчихвэл тэр зүгээр хэвийн нойр. Би 4 цаг унтсан гэсэн өдрийн турш сэргийг байж чадчихвэл тэр миний хэвийн нойр гэж байгаа. Бүр тэр битгий хэл одоо ингээд суугаа байдалд ингээд нойр хүрхээр юм ажил хийсэн ч гэсэн тэр хүн сэргийг байж чадчихвэл тэр нойр үүргээ гүйцэтгсэн л гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө яг чанартай унтж гин үү, чанартай нойр авч гин үү гэдгийг маргааш ажлын гүйцэтгэл яг байна. Ерөөсөө хийх ажлын гүйцэтгэл маш чухал. Ерөөсөө тийм тодорхойлт байгаа байхгүй. Тийм ээ. Ерөөсөө л мэдээ гэвэл маргаашийн сэргийг байдлыг чинь бүтэн өдрийн турш 16 цаг хангаж чадчихвэл тэр чамд одоо хангалттай нойроо л гэж үзье. За тэгэхээр өсвөр насны дүүнер маань бас үзэж байгаа хэл та. Тэгэхээр ээж аав ч гэсэн хэрэг үзчихвэл өсвөр насны хүүхдүүдэд үзүүлэх байх. Тэгэхээр эд өсөлтийн насн дээр яагаад илүү сайн унтах хэрэгтэй юм бэ гэж яриад байгаа шүү дээ. Одоо намайг өсвөр насн дээр ч гэсэн манай ээж өдөр унтахаар өндөр болноо унтчих. Орой ингээд жишээлбэл хичээлээ хийж байгаад унтчихаар унтуулаа гэдэг байсан байхгүй. Тэгэхээр энэ өсвөр насны дүүнер маань илүү сайн унтах нь өсөлтөнд юу илүү сайн нөлөөлөх боломжтой юу? Угаасаа илүү сайн нөлөөлнө. Ер нь бол яг өсвөр насны хүүхдүүдэд өсөлт тийм ээ булчингийн өсөлт, ясны өсөлт, за тэгээд тэр тархины одоо эд эсүүд одоо нөхөн төлжих, эсүүд олшрох тийм ээ. Энэ бүх одоо нөхөн төлжилтэнд ерөөсөө нойр хамгийн чухал байхгүй. Яагаад тэгэхээр бид нар бол одоо аль хэдийн тэр нөхөн өсөлт нөхөн төлжилт гэж юм биднэрт байхгүй шүү дээ. Харин одоо бууралт байгаа тийм үү. Гэтэл өсвөр насны хүүхдүүдэд тэр хамгийн чухал яг одоо хэвийн хэмжээндээ дээцэхтэй тултал тэр хүүхдүүд чинь бүрлдэж боловсарч бий болж дуусааг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нойр одоо хамгийн чухал. Ерөөсөө орлуулшгүй чухал зүйл бол нойр. Түрүү хэлсэн тийм ээ нойрны 3 дугаар үед буюу нүд хурдан хөдлөх нойрны үед нөгөө өсөлтийн даавар гэдэг чинь хамгийн их ялгардаг. Ялангуяа нойрны 3 дугаар үед өсөлтийн даавар гэдэг нь хамгийн их ялгардаг учраас нойроо одоо хангалттай сайн авах хэрэгтэй л гэж үздэг. Тэгэхээр одоо нойр мэдээж өндөр болоход бас их олон зүйл шалтгаалах тийм ээ. Мэдээж одоо ээж аав өндөр бол ген нөлөөлөх бах. За одоо жишээлбэл ээж аав намхан байлаа гэж бодоход өндөр болох бүрэн боломж одоо байгаад байна шүү дээ. Хэрэгцээтэй амьд юм аавах. За тэгээд бас нойр бол энэ дотор хамгийн чухал одоо зүйл болчиход байна шүү дээ. Тийм одоо би дахин хэлээд байгаа тийм ээ. Ер нь бол одоо тэр
өсөлт байна тийм ээ. Хүүхдүүдийн одоо өсөлтийн даавар байна. Насанд хүрэгчдэд одоо хэвийн эрүүл амьдрах нөхцөл гэх мэт энэ бүх зүйлд нойр бол ерөөсөө юугаарч орлуулшгүй, юугаарч одоо нөхөж болохгүй тийм одоо үүргийг гүйцэтгэдэг учраас нойр бол хамгийн чухлаа. За тэгэхээр өсвөр насны дүүнер маань үзчихвэл магадгүй ээж аав нь намхан илүү өндөр болмоор бол эрт унтаараа тэр дундаа 22 цаг гэхэд унтаад яг өөрийнхөө унтах хэвээр тэр цагаа баримтлаад унтаад байх юм бол илүү өндөр болох боломжтой байх нэ. За тэгэхээр энэ бас их дараагийн энэ асуулт бол их чухал байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс ялангуяа төрсний дараа 2 цаг тутамдаа хүүхдээ өхүүлдэг. За ингээд ойрхон сэрээд байгаа. Одоо манайч одоо нэг манай баг маань одоо 6 сартай байхгүй. Тэгэхээр манай эхнэр нэг 2-3 цаг боллоо эрэгтэй хүүхд ялангуяа бүр их сэрдэг юм байна. Тэгээд ер нь бол 3 цаг болол дунджаар байнга сэрээл байгаа. Тэгэхээр яг энэ төрсний дараа энэ нойрны хямрал гэдэг зүйл яалтчгүй ямар ч нойртой хүн байсан хүүхд өөлж байгаа бол эмэгтэй хүн цаанаасаа хүүхд нь өлсөж байгаа учраас сэрхээсүр аргагүй байдалд орж штэ. Тэгэхээр энэ нойргуудтай ээжүүдэд ер нь яг юу гэж зөвлөх юм? Энэ одоо дараагийн нойргууд нь цаашдаа аргашаад явах боломжтой юм болов уу? Яах ёстой юм бол? Тэгээ ер нь бол эмэгтэйчүүд илүү их нойргууддаг, эрэгтэйчүүдээс хоёрыг харьцах нь 1 гэдэг одоо харьцаагаар илүү их нойргууддаг. Яагаад гэхээр эмэгтэйчүүд ч одоо нөхөн өрчхөн насандаа тийм ээ эсвэл цэвэршилтийн насандаа илүү их нойргууддаг. Яагаад тэгж байгаа юм гэхээр тэр нөхөн өрчхөн насандах одоо дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, мөн цэвэршилтийн насандах тэр дааврын өөрчлөлтөөс болоод энэ даавар маань өөрөө нойргуудлыг дэмжиж өгдөг байхгүй юу? Нойрсуулах одоо тэр дааврууд болох одоо габаг дарангуулж өгдөг ч гэдэг юм уу тий. Нэгдүгürt энэ дааврын шалтгаантай гэсэн. За хоёрдугаарт мэдээч хэрэг одоо тэр төрхийн өмнө одоо ингээд ер нь нойргуудл гэдэг юм төрсөн нялх хүүхэдтэй ээжүүдэд төрхөөс өмнө эхэлдэг байхгүй юу? Дааврын өөрчлөлтөөс болоод хоёрдугаарт одоо тэр гидсэнд томрсноос болоод тэр маань одоо уушгийг дээш нь түлхэж чинь, дээрэс нь одоо хөвтөх тухтаа унтах байдлыг өөрчилж чинь. Ингэсний дараагаар хамгийн гол зүйл бол нялх хүүхэдтэй асрахын тулд тижээхийн тулд одоо шинэ олон дахин сэрж байгаа тийм үү? Тэгэхээр энэ маань хоёр хүчин зүйл нөлөөлөд байна гэсэн үг л дээ. Тэгэхээр мэдээжийн хэрэг нойргуудтгээ. За тэгэхээр 2 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд бол нойргуудлын асуудалд бол баг бүгд орноо л гэж үздэг. Яг энэ дээр зүгээр хэвийн нойртой хүн бол хүүхдэд дагаад унтаад байдаг. Төрөлхийн нойрон сэргийг юм уу, нойргуудах одоо урдл хүчин зүйлтэй хүмүүс маань ер нь бол нойргууддаг. Ингээд тэр төрсний дараах хүүхэд хөхөсний улмаас одоо үүдсэн нойргуудл тэг цаашаа улбаалаад явж байгаа нойргуудл маш илбэг байдаг ер нь бол. Тийм учраас яг эмэгтэйчүүдийн нөхөн өрчхүүн насны нойргуудлыг бол бас маш их чухалчилж авч үзэх тэр ээжтэй бол одоо нойр судлаач нойрны эмч маань тодорхой хэмжээгээр бол харилцан ярилцах тэр хүний одоо сэтгэл санааг дээшлүүлэх мөн нойрны эрүүл ахуйг сахихын тулд одоо шин яаж ажиллах вэ гэдгийг одоо хүн бүртэл одоо тулж ажиллаж ярилцах хэрэгтэй л доо. Ерөнхийдөө өгдөг зөвлөгөө бол юу вэ гэхээр хүүхдэд дагаад унтаатай л гэж үздэг. Өдөр унтахаар нь унтах хэвээр одоо тэр гэр орон энэ тэр юм санаа зовхгүй. Гэтэл ихэнх эмэгтэйчүүд маань яадаг вэ? Хүүхдээ унтчих хооронд энэ ажлыг амжуулчих яа гэж бодоод байдаг те. Гэтэл үгүй ээ ер нь хэвийн нойртой байсны дараа бүх юм болох учраас бага насны хүүхдээ ээжүүдийг ер нь хүүхдээ дагаад л унтаатай л гэж үздэг л те. Тэгэхээр одоо нөхрүүд нь ч юм уу ажиллаа тааж ирчээд одоо эхнэрээ гэрээ цэвэрлээгүй анч гэдэг юм уу те. Эсвэл хадам ээж аав нь орж ирэхээр гэр чих хөглөрж ин ч юм уу ингэж хэлж болохгүй байна шүү дээ. Ингэж хэлж болохгүй. Тэр угаасаа нойргуудалтай тэмцэж जैन те. Тэгэхээр нойргуудалд орох уу орохгүй юу гэдэг л зааг дээр яваад шүү дээ. Яг үнэ тийм. Мэдээж түрүүнээс нойргуудалд юунд яагаад ордог хэмжээг нь хугацаа гэсэн те. 3 сараас дээш хугацаагаар тогтмол ингээл давтагдаад байгаа юм бол аль үшээ нойргуудчих واخгүй да. Тийм учраас тэр ээжүүд чинь юу 3 сар тийм ээ хүүхдээ 2 нас хүртэл л одоо ингээд 2 жилийн хугацаанд жирэмсэн байсан хугацаа гэж чинь бараг 3 жил болчихсон. Тийм учраас энэ дээр одоо бүр өгөх зөвлөмж дээр бол хамгийн гол зөвлөгөө бол юу гэдэг вэ гэхээр нөгөө нэг тэр эрүүл амьдралын чанараа дээшлүүлэх ийм аргуудыг заасан байдаг. Тэр итгээл одоо ингээд орчин тойронд нь байгаа хүмүүсийг нь тэр ээжид одоо их боломжит хэмжээгээр туслах, ойлгох тийм ээ хамтарч одоо тэр хүүхдийг өсгөлцөх гэдэг ийм зөвлөгөө хүртэл одоо олон улсын зөвлөмжид байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо ээжүүд гэдэг хүн одоо тэр хүүхдийг асраал ингэ байж ах хэвээр гэдэг биш тийм ээ. Аауд ч гэсэн нэлэх хүүхдээ ээжүүдтэйгээ хамтдаа одоо шүнийг одоо хувааж одоо сэрдэг ч юм уу тийм ээ. Хэрвээ одоо угчдаг одоо хүүхдтэй болвол гэх мэтчлэн энэ аргуудыг хэрэглэх хэрэгтэй гэдээ бүр цаанаас нь зөвлөсөн байна. Наад чинь бас их гоё үр дүнтэй зөвлөгөө шүү дээ. Тийм үр дүнтэй зөвлөгөө. Яг ингэх ёстой гэж үзэж байгаа байхгүй юу? Зөвхөн одоо хүүхэд төрүүлдэг хүн болгон энэ замыг туулдаг штэ гэдэг нөхрүүд байгаа хэрэг. Тэгэхээр энэ бол үгүй штэ.
цаанаасаа бүр нойрны шинжлэх ухааны одоо энэ салбараас зөвлөмжид зөвлөмжөнд байж гэнэ гэдэг чинь өөрөө энэ их асар их чухал зүйл юм а гэдгийг бол анзаарсан байна. Тийм ээж хүн гэдэг те хүүхэд бүхэл бүтэн бие махбодыг өсгөж гин тийм ээ тэрнийг тижээж гин тийм учраас тэр хангалттай хэмжээгээр тэр өөрийнх нь бие махбодыг золиослж байгаа байхгүй. Тийм учраас тэр хүний одоо хэвийн нойрыг хадгалж үлдэхийн тулд 2 жил ер нь бол орчин тойрны хүмүүс нь хамтдаа одоо тэмцэх ёстой, хамтдаа тэрийг сайжруулах ёстой л гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг сонсчвал манай эхнэр ч гэсэн бас сонсож байгаа бах тий. Аль болох нөхрүүд нь за маш олон ээжүүд сонсож байгаа бах. Тэгэхээр эхнэр чинь хэрвээ 2 хүртэлх насны хүүхэдтэй бол за бүгдээрээ одооноос туслах ёстой байх нь тий. Орой магадгүй хоол ээж амжаагүй бол сайхан очиод хоолыг нэгээд өгчих, унтчихвэл сэрээчгүй тултай хөвтэйхэн шиг тэр нойрыг хадгал талаас нь бүгдээрээ багаараа маш сайн туслах ёстой байх нэ. За энэ их чухал асуудлыг битээрсэн хөндөж ярьлаа. За дараагийн асуудал бол маш их олон хүн надаас усах асуудыг танаас усах асуудаг. За ээлжийн ажил хийдэг хүмүүс байж байгаа л да. Ялангуяа шөнийн ээлжээр ажилладаг. За 24-48 хийгээ явдаг тий. Тэр хүн физиологоор бол бид нар шүн унтах хэвээр. Энэ шүн нөгөө нэг дааврууд илүү сайн ялгарх хэвээр гэж үзээд нь штэ. Тэгэхээр шүн ажиллаад өдөр нь унтаад байх юм бол энэ нөгөө ямар бие махбодод өөрчлөлтүүд гарч болох юм уу? Энэ ер нь бол ямар одоо арга хэмжээнүүдийг бид нар энэ ээлжийн ажилтай хүмүүст ямар зөвлөгөөг таны хувьд бол өгдөг юм бэ? За ерөөсөө ээлжийн ажил гэдэг бол нөгөө нэг ерөөс нойр гүйдлийн гол шалтгаан шүү дээ. Ээлжийн ажил хийдэг хүмүүсийн хэвийн нойртой байсан одоо тохиолдол миний одоо үйлчлүүлэгчийн донд байхгүй байсангүй. Тийм. Тэгэхээр ерөөсөө нөгөө ээлжийн ажил хийн гэдэг чинь нойр гүйдэл үүсгдэг урдл хүчин зүйл бол явчихж байгаа байхгүй. За тэгээ ээлжийн ажил хийдэг хүнийг бол одоо чи энийгээ болооч гэдэг юм уу те тэр хүний амьдрал руу бол оролцох боломжгүй. За тэгвэл ерөн сүүлийн үед бол эрдэмтэд ер нь дэлхийн нийтээр юу гэж үзээд байгаа гэхээр ээлжийн ажлыг одоо устгая, ээлжийн ажлыг байхгүй болгоё гэдэг ийм уриат байгаа. Яа тэгэхээр нойрыг хамгийн их сүтгэдэг зүйл бол ээлжийн ажил байхгүй юу? Мэдээч хэрэг тэр чинь одоо хүний дотоод цаг маань байгалийн цагаас зөрж унтаад шүү дээ. Химнэл нь алдагдаад байна гэсэн үг байхгүй юу? Яа тэгэхээр бидний хэвийн нойр гэдэг чинь нар болон харанхуугаар зохицуулагдаж байдаг шүү дээ. За гэхдээ энэ байдлаас одоо мэдээч хэрэг одоо ингээд тэр хүнийг одоо үгүй хийгээд ээлжийн ажлыг хийлгээд яваад байна гэж бол байхгүй. Хаана ямар ээлжийн ажил хийж байгаагаас нь шалтгаалаад эрдэмтэд судлаачид маань тэр хүнд нь тохирсон ээлжийн ажлын цаг наранд нь тохирсон нойрны хэмнэлийг зааж өгдөг. За угаасаа тэр ээлжийн ажлаа одоо маш олон жил одоо хийж байгаа болвол одоо тэр хүн маань аяанда яваанда одоо яадаг вэ гэхээр өдрийн цагаар унтаад байгаа нь одоо хэвийн шөнийн цагаар унтж байгаа юм шиг одоо ийм болж хувирдаг гэсэн үг байхгүй. Дээрээс нь одоо ээлжинээс буухаараа 2 цагийн дотор унтах ёстой. Ээлжинд гарахын өмнө 1 цагийн өмнө 2 цаг унтах ёстой ч гэдэг юм те. За 24 цагийн дотор 7 цаг заавал унтах ёстой. 16 цагаас илүүгээр унтахгүй явж болохгүй гих мэтчлэн ийм одоо зааварчилгаануудыг гаргаж өгсөн байдаг л да. Тэгэхээр одоо ээлжийн ажил хийж байгаа тэр хувь хүн тусан бүр маань ер нь бүгдээрээ одоо нойрны мэрэгчлэлтэнд одоо уул уурхаанууд ч бүгдээрээ байдаг шүү дээ. Гадны орнуудад нойрны эрүүл ахуй мэрэгчлэлтэнтэй байдаг л да. Тэгэхээр тэрднэр маань одоо яг яаж ээлжинд ажиллаж байгаас нь зохицуулаад тэр хүнд одоо заавар зөвлөгөө өгч явдаг л да. Тэгжиж тэр хүний одоо хэвийн нойрыг хадгална. Өөрөлдөх юм бол нойр нь тэр хүнд одоо ямар ч байсан 16 цаг ажиллах хүчийг өгнө л гэсэн үг. Эрүүл мэндийг дэмжин ажиллагч Мая Эрд тус хамтарч ажиллаж байна. За таны болон миний биеийн 60-70%-ийг нь ус эзэлжийдэг. Тийм учраас өдөр тутамдаа усыг бол хуучих зайлшгүй шаардлагатай. За ус ууснаар ямар давуу талтайг дурдж өгье. За нэгдүгээр бидний шүлс үүсэлтэнд их сайнаар нөлөөлж идэг. За шүлс сайн үүсэх нь хоол боловсруулах эрдэнэ тогтолцооны хамгийн зөв үе шатыг нь зөв эхлүүлдэг гэсэн үг. За хоёрдугаарт нь гэвэл шүлс сайн үүсэлтэй байх юм бол бидний одоо энэ шүд цоорох хүчнээс урьдчилан сэргийлэх, за мөн одоо амны өгөөнөрийг дарах, за мөн цаашлаад одоо олон талын ач тус байж байгаа. За мөн одоо хоол босруулах эрхтний үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлж идэг. За илгэний хоргоожуулах үйл ажиллагааг дэмждэг. За илгэний өөгөлттэй хүмүүст бол хамгийн номер 1 хүнс бол ерөөсөө ус сайн уухаа гэж зөвлөж идэг. За бөөр шээс дамжуулах замын одоо үйл ажиллагааг их сайнаар нөлөөлж байгаа. За мөн бөөрийн чулуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, за цусыг шингэлж өгөх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, за мөн одоо тарих мэдрэл гээд олон эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна за бидний хамгийн гол нь тэр өтгөн хаталтаас бас урьдчилан сэргийлж идэг. За дархлаа тогтолцоо, бодисын солилцоо гэдэг энэ олон талын аж тусыг бол гүйцэтгэж идэг байх нэ. Тийм учраас бид нэр одоо хамгийн гол нь ус уухтаа зөв цагт зөв тунгаар ууж явах ёстой. За мөн дээрээс нь эрдсээр баяжуулсан усыг сонгож ууж явах нь хамгийн чухал байдаг.
Тэгэхээр яалтчгүй одоо яг хоо ээлжийн ажилтаа юм байвал шууд ажилласаа гар гэж хэлэхэд бас хэцүү юм тий. Гэхдээ магадгүй тэр хүнд нэг нь ээлж ажил нэг нь өдрийн ажил байвал хүн аль болох өдрийн ажлыг сонголт хэрвээ байвал тэр нь зүгээр юм байна. За тэгээд ээлжийн ажилтаа хүмүүс одоо өнөөдрийн подкастыг бол дийлэнх нь бас сонсож байгаа гэж би бодож байна. Тэгэхээр тэдгэр хүмүүс бол магадгүй уул уурхай өөр хаана байдгийг тэнцэн байж байгаа нойрны мэрэгчлэлтэй хэрвээ байдаг бол тэр хүмүүсээс маш сайн нарийн зөвлөгөө аваад явах нь нэгдүгээртэй. Хоёрдугаар хэрвээ байхгүй байвал за яг одоо жишээл өнөөдрийн манай зочин той адилхан юм одоо докторудаас Монголд бас байгаа тий. Тэгэхээр яг нойрны талаас зөвлөгөө өгч хүмүүс байгаа бол тэр хүмүүс төр эртхэн очиж холбогдоод нойрныхаа асуудлуудыг одоо яг л нөгөө зааг дээр яваад шүү дээ. Ер нь бол нойр гүдлөө орцсон явж байгаа шүү. Тэгэхээр тэр асуудлуудаа маш сайн эртхэн шинжилүүлээд за би ер нь яавал тохиромжтой юм гэдгээ баг шууд одоо очиод зөвлөгөө аваа явуулсан дээр юм болов гэж би бол хэлмээр байна л да. Тийм яг үнэ. Тэгэхээр тань дээр ч гэсэн одоо ирж байгаа үйлчлүүлэгчийн хувьд дийлийнх нь бас яг энэ ээлжийн ажилтаа хүмүүс нойр гүдэл рүү нэлээ орцсон хүмүүс их байдаг гэж ярьж штэ тий. Тийм нас нь яваад одоо ингээд тэтгэвртэй гарсан хойно ингээд нойргүй болчихсон тий. Ээлжийн ажил насаараа хийчихсэн. Тэр чин одоо настай болсон хойно нойр гүдэх хүчин зүйлийг нь бүгдийг бүрдүүлээд өгсөн гэсэн үг байхгүй юу? Хэвийн нойртой одоо ер нь нойр сайн учраас тэр ээлжийн ажлыг даван туулсан учраас тэр хүн олон жил ээлжийн ажил хийсэн байна шүү дээ. За тэрийг анзаарахгүй ингээд явж байгаа л ээлжээс бууж ирээл унтаад өгдөг. Гэтэл тэтгэврт гарсныхаа дараа ингээд нойр гүтсэн хүмүүс маш олон байна. Тэгэхээр одоо яг тэр ээлжийн ажил хийж явах үед нь үнэхээр одоо энэ ээлжийн ажил хийгээд нойр дутуу эсвэл ингээд нойрон солигдоод яваад байгаа энэ хүнд асуудал үүсгэж байх юм бол аль болохоор одоо ажлаа солиоч гэдэг одоо санал тавьдаг ер нь бол хэрвээ асуудал үүсгээгүй байх юм бол одоо тэр хүнд яаж унтахыг нь одоо зохицуулж өгдөг тийм ээ. Өдөр болгон одоо хэвийн яаж нойр хангалттай авах вэ гэдэг энэ зөвлөмжийг өгдөг гэсэн үг тийм. Хамгийн гол асуудал юунд вэ гэхээр нас яваад ирээд нөгөө ажлаа хийхээ болцсон үед тэр хүмүүст одоо бүр архаг нойр гүдэл гэдэг юм уусч унтаж чаддгүй шөнө унтах гэхээр одоо нөгөө шүнжэнгөө ажил хийгээ сурцсан олон жил тэгээд явцсан хүмүүс чинь яг ингээд шөнийхэн хэмнэлд орч чаддаггүй ч гэдэг юм уу ийм асуудлууд үүсдэг. Гол нь нас яваад ирэхээр энэ асуудлууд нь үүсдэг л тий. За тэгэхээр энэ бол бас их чухал асуудал байна. За тэгэхээр дэлгэцийн хамааралтай залуучууд сүүлүүд бас их нойр гүдэлд ороод амьдралын хэмээг нь халдагдаад байгаа. За тэгэхээр өсвөр насны дүүнер маань ч гэсэн одоо айгүйх уц шахаж байгаа тий. Ээж аав нь анзаарахгүй ч гэсэн өөрийнхөө өрөөнд ороод уцаа шүнжэнгөө хараад суучж байгаа. Энэ нэгдүгээр том нөгөө нойр гүдлийн асуудал үүсгэж болох нь тий. Хоёрдугаар нүдний хараа муудах зүйл бол ялангуяа өсвөр насныхны хувьд бол их өндөр нөлөөлж байгаа юм байлээ. Тэгэхээр дэлгэцийн хамаарал ер нь нойр гүдэлд хэрхэн нөлөөлж болох юм? Нэгдүгээр та хоёрдугаар хүмүүс одоо нойр хөрөхгүйс учраас би уцаа авахч нойр хөрөгдөг юм а гэдэг нэг ойлголт яваад байгаа юм. Та энэ тал дээр бас зөвлөгөө өгөөч. За дэлгэц буюу одоо нэг цэнхэр гэрлийн тухай ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ бол бас нойр гүдэлд одоо бас хамгийн ихээр нөлөөлдөг зүйл гэсэн үг л дээ. Өөрөлдөх юм бол цэнхэр гэрэл гэдэг чинь одоо нарнаас ялгарч байгаа ингээд энэ цагаан гэрэл маань дотроо одоо ингээ 12 төрлийн өнгө болдог одоо спектр бол задардаг байхгүй юу? Үүний нэг нь цэнхэр гэрэл. Өөрөлдөх юм бол одоо бүхий л тоног төхөөрөмж гэрэл тийм ээ бүх зүйлээс цэнхэр гэрэл ялгардаг буюу уцнаас ч гэсэн тэр цэнхэр гэрэл нь ялгарч идэг гэсэн. Тэгэхээр энэ нарнаас ялгарч байгаа гэрлийн нэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нарны гэрэл тусгаар бид нар ч одоо сэрэх ёстой шүү дээ. Тэрнтэй адилхан одоо шин орондоо орчвол гар утас үзээд байх юм бол тэр цэнхэр гэрэл маань бүр ингээд сонгомлоор бидний нүдний одоо торлог бүрхөвчийг ингээд даваад тийм ээ шууд нэвтлээд барьерийг давж байгаа гэсэн бидний тархины тэр барьерийг даваад тархинд очиод шууд мэдээлэл өгдөг байхгүй. Өглөө болцсон байна, өдөр болцсон байна, нар гарцсан байна. Одоо битгий унд сэр гэдэг энэ мэдээлэл өгөөд идэх гэсэн. Тэгэхээр ийм мэдээлэлээр ингээ байнга бөмбөгдүүлээд байгаа хүн шүн унтсан ч хэрхэн яаж одоо тэр бүх бат сайн чанартай унтж чадах вэ гэдэг асуудал бүртэл яригдана. Тэр унтуулахгүй байх асуудал бол бүр наацхийн асуудал байхгүй юу? Тэгэхээр энэ цэнхэр гэрлийг бол ерөөсөө битгий хараа. Орой унтахтаа бол тэр гар утсаа битгий үз, зурагт битгий үз. Ер нь оройны 20 цагаас хойш бол зурагт дэлгэц ерөөсөө битгий үз гэж байна. Тэр битгийл одоо тэр унтахны өрөөнд байгаа янз бүрийн тоног төхөөрөмжийн одоо тэр битгийл одоо энэ олон залгуурын улаан гэрэл хүртэл хасаад байгаа тийм ээ. Эднэр хүртэл одоо нойронд нөлөөлдгөө гэж үздэг байхгүй юу. Тийм учраас нойрны орчин буюу тэр хүн унтахтаа одоо унтахны өрөөнд ороод зөвхөн ортой өрөө тийм ээ. Харанхуй сэрүүн чимээгүй байх ёстой гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа чинь цаавараа нойр чинь чанартай болгоод өгөө л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа хүмүүс нь хажууд уцаа тавиа унтчихдаг тийм тэгээд notification-ээс ирээд байгаа. Тэгвэл яг гоо сэрүүлэг тавиас бусад үед бол унтлахын өрөөнд уцаа битээ ашиглаа л гэдэг зүйлийг л хэлмээр санагдаад байдгийг. Яг уцыг бол бас нөгөө яаж хэрэгэлдэг аргуудыг бас зааж өгдөг. Одоо эмчилгээ гэсэн үг л дээ. Өөрөлдөх юм бол тэр хүн ингээ уцнаас хамааралтай байдаг, уцаа байнга
үзээд идэг болвол 14 хоног тэр уцаа тэр өрөөндөө ч гэсэн заавал босож очиж авах ёстой тий байрлахчгаа гэж үздэг. Тэгэхээр нөгөө хүн чинь одоо шүн сэрсэн ч гэсэн уцаа үзгээс залхуурдаг ч юм. Үнэхээр нойрны хурж байгаа хүн бол босож явж тэр уцыг авдаггүй л гэсэн үг байхгүй. Аяны дараа 14 хоногт ерөнхийдөө уцаа үзэхгүй байж хөвшиж чаднаа гэж үздэг байхгүй. 14 хоногийн дараа тэр хүн уцаа өөрийнхөө хажууд тавьсан ч шүн үзэхгүй болдог гэсэн үг. За. Тэгэхээр нойргуудалтай гэд хүмүүс өөрийгөө ингээд дур мэдж онцлоод байгаа. Тэгээ сүүлийн сошиал дээр хараад тахаар ингээд яг нойрнд одоо маш чухал мелатонин агуулсан тэр нойрны үед ялгардаг даавар бэлтгэлүүд яваад байна л да тийм. Тэгэхээр хүн нэг жоохон өөрийгөө нойргуудалтай гэж бодсон тохиолдолд тэр сошиал дээр гараад ирэхээр хүн тэрийг аваад дур мэдж хэрэглээд байна л да. Залуучууд ялангуяа бас миний харж байгаагаар хэрэглээд байна. Тэгэхээр энэ мелатонин гэдэг энэ дааврыг одоо төс бэлтгэлийг эрт ингэж хэрэглээд байх нь ямар сөргүүр дагаврууд байж болох вэ? Энийг бас заавал би одоо асууя гэж бодсон. За товчхон хэлэхэд тэр залуучууд бол мелатонин даавар залуучуудын насан туршид хэрэглээд байх юм бол өөрийнх нь мелатонин л ялгарахгүй болно гэсэн үг байхгүй юу? Нойр нь одоо өөрөөр хүрхэ болно л гэсэн физиологи. Яг үнэ тийм. Тэгээд ими хамааралтай болно гэсэн. Тэрэнд нь одоо сэтгэл санаа хүртэл нөлөөлнө гэсэн үг байхгүй юу? Өөрөлдөх юм бол мелатонин гэдэг чи одоо яг юунд зориулагдсан бэ гэхлээр гадны орнуудад яагаад одоо ими одоо нэмэлт бүтээгдэхүүн гэдэг ингээ рецептгүй олгоод идэм бэ гэхлээр настай хүмүүст зориулагдсан байхгүй юу ер нь. Мэдээлэл сайн байна тий ер нь. Тийм. Настай хүмүүст зориулагдсан тэрийг тэр хүмүүс л авч ууж хэрэгэлдэг гэсэн. Яг тэр одоо нас ахад ирэхээр бидний одоо бүх юм чинь одоо ингээд хатан гаршаад байхгүй болоод одоо ингээд дутагдаад ирнэ шүү дээ тий. Тэрнтэй адилхан мелатонин дааврын ялгаралтчсан буурдаг байхгүй юу. Тэгэхээр яг уу гэхээр гаднаас нь нэмэлтээр мелатонин дааврыг одоо уугаад унтаа угаасаа настай хамааралтай ингээд нойргуудах нь ерөөсөө байгалийн зам ёс шүү дээ. Тийм учраас одоо сайн нойртой байхын тулд энэ мелатониныг нэмэлтээр хэрэглээч гэдэг. Гэтэл одоо хэвийн мелатонин ялгараад явж байгаа энэ хүмүүст гаднаас нэмэлтээр мелатонин өгөх юм бол тэр ялгарах шаардлагагүй. Тэр өөргөө гүйцэтгэх хэрэггүй. Учраас ялгарахгүй болоод юм гэсэн. Тэр нь удаан хугацаагаар үргэлжлэх юм бол тэг яах нь ялгарахгүй бүр ялгарахгүй болно шүү дээ. Одоо нэг хүүхний сүтэй адилхан шүү дээ, тийм ээ. Хүүхдээ өхүүлэхэ болол ингээд хэсэг хугацаа болохоор тэр чинь атангаршаа сүү ялгархаа болчихдог шүү дээ. Тэрнтэй адилхан тийм аюултай. Дээрээс нь мелатонин гэдэг даавар чи ер нь одоо энэ эмүүд нь одоо ямар зориулттай юм бэ гэхээр зөвхөн нойрыг эхлүүлэх зориулттай. Тэр настай хүн ерөөсөө унтаж чадахгүй байгаа хүнийг ямар ч байсан унтуулж эхлүүлээ. Тэрний дараа тэр хүн өөрийнхөө одоо физиологийн нойроор унтна гэж үздэг байхгүй юу? Зөвхөн нойрыг эхлүүлнэ, маш богинохон хугацаанд үйлчлэн нойрныг одоо гүн болгох тийм ээ. Эсвэл одоо өглөө хүртэл үргэлжлэхийг бол дэмждэггүй байхгүй тэр мелатонин гэдэг даавар тийм. Тэгэхээр энийг бол яг хуу гадны оронд мэдээж эрүүл мэндийн маш сайн мэдээлэлтэй хүмүүс бол настай хүмүүс илүү хэрэглэдэг гэдэг ойлголт байж байна. Манай улсад бол тийм мэдээлэл харьцангуй сул байгаа учраас залуучууд дор мэдэж ингэж хэрэглээд байгаа бол яг өнөөдрөөс хэрэгжилж байгаа бол энийг заавал одоо нойргуудлын нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч иж үнэхээр хэрэглэх шаардлагатай байна уугүй юу гэдгийг маш нарийн шинжилгээ асуумжийн дагуу бол танд зөвлөх юм биш үү гэдгийг сайн ойлгож аваасаа. За тэгээд хүн ерөнхийдөө чанартай нойрыг авах үүднээс таасаа хэлсэн шүү дээ. Унтлахын өрөөний орчин гэж ярьсан. За миний хувьд бол нэг юм байдیں۔ Одоо би унтлахын өрөөнд бол дэр маш чухал санагдаад байдیں۔ Тэгээд матрас их чухал санагдаад байдаг. Тэгээд өрөөний температур их чухал санагдаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хүн унтахад тухайн орчин бол ямар байх ёстой юм бэ гэдэг талаас хүмүүс ойлголт аваасаа гэж бодож байна. Ялангуяа би өөр айлтчгаар нойргуудалд орчдөг байхгүй. Ер нь бар нойргуудал гэж төр хугацааны юм да тий. Тухайн маргааш 8 ингээд юм ядаргаад идэг. Гэртээ унтахаар ихгүй сайхан амарчдаг. Тэгэхээр би гэртээ бол тэр орчинг бол баг ч гэсэн бүрдүүлсэн болов гэж бодоод байгаа. Энэ тал дээр таас зөвлөгөө өгч. Тийм нойрны эрүүл ахуйн одоо хамгийн гол зүйл бол ерөөсөө унтах орчин байхгүй юу? Өөрөлдөх юм бол одоо зөвхөн унтлахны өрөөнд унтаа. Тэр унтлахны өрөөнд ямар нэгэн одоо гэрэл дуу чимээ гаргах тийм нэг ч зүйл байж болохгүй. Тэр ихтгэл тэр унтлахны өрөөнд одоо зурагт радио байж болохгүй. Зөвхөн тэр унтлахны өрөөнд зөвхөн орол байх ёстой. Тэр орыг хараад хүний нойр хүрдэг байх ёстой. Тэр унтлахныхаа өрөөнд ороод яг ингээд нойрсох мэдрэмж одоо сэрэл төрдөг байх ёстой гэж үздэг. Дээрээс нь тэр орчин маань одоо харанхуй байх ёстой, сэрүүхэн байх ёстой. Өөрөлдөх юм бол хүн бүчмдөөд халууцаад байвал унтаж чадахгүй штэ. Тэгээд 18 градус байхад одоо хүн хэвийн унтнаа гэж үздэг. Дээрээс нь хүний бие мах бод маань одоо яг шөнийн тэр 22 цагаас 6 цагийн хооронд биеийн температур хамгийн бага түвшиндээ хүрээд өглөөний 4 цаг гэхэд одоо хамгийн бага температуртай хүрчихсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр тийм орчинд одоо сайн унтнаа гэж үз. Дээрээс нь хамгийн чухал зүйл бол тэр
унтж байгаа оор, дэрний тавдаг, тухлаг яг тэр хүнд өөрт нь одоо тааламжтай тэр зүйл чинь маш чухал шүү дээ, тийм ээ. Дээрээс нь бас эрүүл мэндийн асуудал байна. Тэр дээр одоо ингээд хит өндөр юм уу, эсвэл хит дэргүй унтаад ахад тийм ээ. Тэр хүний нойронд бол маш их нөлөөлдөг. Дээрээс нь тэр матрас нь одоо хит зөөлхөн шигдэж ороод эсвэл хит хатуу байвал одоо ууц нуруугийн нухаад өгдөг юм тийм ээ. Тэр матрас болон дэрний одоо яг хэвийн байдал одоо дундаж байдал гэдэг бол маш чухал байгаа л да. Тэгэхээр энэ маань нойрны орчин гэдэгт орж байгаа. Ер нь бол нойр хэвийн сайхан нойртой байх хамгийн чухал зүйл чинь нойрны орчин шүү дээ ерөөсөө. Тэр нойрны орчин хэрвээ та нойр гүдэлд ороод байвал унтлагын өрөөнийхөө орчин басныг харж байгаа тийм. За тэгээд ер нь бол манай подкаст л өндөрлөх төгчийн тэгээ сүүлийн асуулт юу гэхээр яг энэ бүх зүйлийг сонсоод эцэст нь тэгвэл би яг нойр гүдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг наазахын авч болох юм бэ гэдэг зүйлүүдийг. За дээрээс нь бас нойрны чанарт нөлөөлдөг хүнс байдаг уу тийм. Хүмүүс бас хүнс зөвлөхөр их яг тэр илүү сайн одоо хандлага харагдаад байдаг л да миний хувьд бол. За тийм нойр гүдлээс ер нь урьдчилан сэргийлэх хүн бүрийн үүргээ. Энэний нэг гол чухал зүйл бол ерөөсөө нойрны эрүүл ахуй. За нойрны эрүүл ахуй ерөөсөө л 8-9 зарчим байгаа. Үүнд нь хамгийн нэгдүгürt нь одоо тогтмол дасгал хөдөлгөөн хий. Гэхдээ үдээс хойш биш гэж байгаа. Дасгал хөдөлгөөн яагаад хий гэдэг юм бэ гэдэг ингээ хүнд учрыг тайлбарлаж өгөхгүй болохоор хийдэггүй байхгүй юу? Дасгал хөдөлгөөн хийгээд нөгөө булчин ажиллахаар гаднаас уургийн бүтээгдэхүүнтэй орж ирж байгаа триптофан гэдэг дааврын тусламжтайгаар булчин хүчтэй эрчтэй ажиллахаар бидний бие организм дофамин, серотонин гэдэг аз жаргалын баяр хөөрийн даавар ялгардаг байхгүй юу? Энэ даавар маань үдээс хойш болохоор мелатонин даавар болж урддаг. Өөрөлдөх юм бол одоо нас авах тусам өөртөө хичээгээрэй гэдэг байгаа чинь бид нэр өөрсдөө одоо мелатонин дааврын ялгарлтыг эсгэх хэрэгтэй бол ингийн тул зөвөр дасгал хөдөлгөөн хийх нь шүү дээ, тийм ээ. Энэ одоо нэгдүгээр чухал гэсэн. За хоёрдугаар үдээс хойш болсон одоо сэргээш тийм ээ. Арх, никотин, тамхи, кофе, за хар шоколад эднэр гэж ярьдаг тийм ээ. Ийм зүйлүүдийг битгий хэрэглээ. За энэ зүйлүүдийг хэрэглэх тийм бүр одоо цаг гэж байна. Унтахаас 4-5 цагийн өмнө энэ сэргээшүүдийг хэрэглээд дууссан байгаа ч гэж үздэг. За үдээс хойш бас одоо хурц гэрэл дуу одоо тоног төхөөрөмж ажиллахгүй. Тэр үтгэл одоо оройн 19 цаг 20 цагаас хойш гэрийнхэн одоо бүх одоо гэрлүүдийг бүдгэрүүлээ, унтах бэлтгэлээ хий гэж үздэг байхгүй. За тэгээд түрүүний ярьсан бол нойрны орчин гэж ярьж байна тийм ээ. За мөн үдээс хойш одоо ингээд янз бүрийн ажил хийхгүй, сэтгэл санаа өөр тишээ чиглэхгүй, өөрийгөө стресстүүлэхгүй байх гэсэн үндсэн хідэн одоо нэг юмуд байна. Нойрны эрүүл ахуйн зарчмууд байна. Тэгэхээр энийг бол хүн болгон сахиад хүн болгон бол хэрэгжүүлэх ёстой. Нойрыг дэмждэг хүнс гэж байна. Одоо ихэвчлэн жимс болон одоо ногоонууд байна. Ногоонууд одоо нөгөө буу цай, юу цай эднэр гэдэг байгаа тийм ээ. Жимснээс гэх юм бол одоо хамгийн түрүүнд киви гэдэг жимс байна. За киви, тэгээ ананас гэсэн ийм жимснүүд байна. Банан гэсэн жимс байна. За сүү цагаан эднээс бол ер нь бол сүү их чухал гэж үзэж байгаа. За уургийн бүтээгдэхүүнээс бол тэр триптофан агуулсан уургийн бүтээгдэхүүн буюу цацаг тэрүүлийн маханд хамгийн их байдаг гинэ тэр триптофан. За яг нь ер нь бол одоо нөгөө хөнгөн мах буюу цагаан мах гэж ярьдаг тийм ээ. Дахианы мах, загасны мах эднэрт бол одоо эднэрийг хэрэглэх юм бол нойрыг дэмжинэ гэж үзэж байгаа. За ямар шалтгаантай юм бэ гэхээр нэгдүгээр энэ одоо хүнсний бүтээгдэхүүнүүдэд нөгөө нэг магний, кальци гэсэн эрцүүд их агуулдаг. Энэ эрцүүд маань одоо яадгүй гэхээр нөө булчин сулалдаг, тайвшруулах үйлдэл үзүүлдэг. Хоёрдугаарт энэ хүнсний бүтээгдэхүүнүүд маань хүнсний бүтээгдэхүүнд агуулдаг бодисууд маань бие организмд орохороо нөгөө дофамин буюу серотонин дааврын хэмжээг нөгөө ихсгэж өгдөг учраас стрессийг бууруулж өгдөг байхгүй. Тэгэхээр хүн хамгийн гол нь стрессгүй байж иж тайвширчиж унтнаа гэсэн ийм агуулгатай. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр хичнээн одоо ингээд энэ ч одоо намайг нойрсуулна гэж янз бүрийн юм хэрэглээд нойрны эрүүл авах сайхгүй бол энэ үнэхээр юу ч биш, ямар ч хэрэггүй, ямар ч үр дүнгүй. Ер нь нойрны эрүүл ахуй гэдэг зүйл бол ямар ч эмтэй зөвөрлөшгүй. Ямар ч одоо нойрсуулах юм уугаад нойрны эрүүл ахуйгаа сайхгүй бол хэрэггүй гэж үздэг. Тийм учраас хамгийн чухал нь нойрны эрүүл ахуй. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн таны амьдралын одоо хамгийн чухал 3 зүйлийн нэг болох нойрны талаар өнөөдрөөс мэдээлэл хүргэлээ. За энэ эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл подкаст тань цаг алдалгүй хүрэхийн тулд мэдээж ивент тэтгэгч спонсорын тусламжтайгаар хүрж байгаа гэдгийг бол хэлэхэд таатай байна. За тэгэхээр өнөөдрийн дугаарт бол Эрдсээр баяжуулсан Maya Эрдс цус хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ Maya Эрдс цусын одоо бүтээгдэхүүний дээжийг бас зочин эмчтэй бас ингэж өгөө. За тэгээ манай бас дараагийн эрүүл мэндийг дэмжиж ажиллаж байгаа одоо
компани бол Зөв Таст компани байгаа. Тэгэхээр Зөв Таст компани аль бизнесийн хэрэгтэйгээр оруулж ирдэг хар өрийн тос бол өнөөдрийн дугаардаас хамтарч ажиллаж байна. Бид өнөөдөр бас яг ийм ч сая ярьж байгаа тийм хүнсэн дээр ямар хүнсүүдийг хэрэглэх тохиромжтой. За тэдгээр байгаа жишээлбэл магн, кальц эдгээр одоо эрдсүүд маань хүний биеийн булчин суллах, за нойрыг илүү сайн хүргэхэд бас одоо дэмждэг гэж ярьсан бол яг энэ хар өрийн тос нь бас яг тэр хэрэгцээтэй хүний биед одоо зайлшгүй шаардлагатай маш өндөр антиоксидант чанар агуулсан 100 гаруй төрлийн одоо хэрэгцээтэй нэгдлүүд агуулж байгаа. Эрдэс аминд юм. За маш олон зүйлүүдийг л дурдаад байвал их байгаа. Тэгэхээр энэ одоо хар өрийн тос болон за бас энэ бүтээгдэхүүнүүдийн дээжийг бас эмчтэн гээд гардуулж байна. За өнөөдрийн дугаар дээр бас дэмжиж ажиллаж байгаа Японы 400 гаруй жилийн түүхтэй за Nishikawa брэнд буюу хүний одоо тэр нойрсолд маш сайнаар нөлөөлж байгаа тэр эрүүл мэндийн ор одоо дэр хэрэглэлийг одоо Монголд аль бизнесийн хэрэгтэйгээр одоо оруулж ирдэг одоо тэр компани бол хамтарч ажиллаж байна. Тэгэхээр Nishikawa брэнд бол магадгүй өнөөдрийн бид бүхний ярьсан тэр нойрны илүү сайн авахд хэрэгцээтэй тэр дэр болгон за матрас за бас одоо ор дэрний бусад тэр одоо хэрэгцээтэй одоо хэрэглэлийг бас Nishikawa брэндээс бас авахыг бол бас уриалж байна. За тэгээ өнөөдрийн бид бүхний бас энэ дугаар дээр бас асралт мед эмнэлэг хамтарч ажиллаж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон за эрт илрүүлэг ерөнхийдөө маш олон тусламж үйлчилгээг авахыг хүсвэл асралт медийг бас зориороо танд цаг алдалгүй мэрэгжлийн одоо баг хамт олон тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдгийг бол итгэлтэйгээр миний хувьд хэлэх байна. Тэгээ өнөөдрийн дугаарыг дэмжиж хүлцэж ирж за бид хүмүүс өнөөдөр нойрны яг одоо тэр дэлхийн өдөртэй холбоотойгоор энэ зүйл одоо дугаарыг хийж байгаа. Тэгэхээр Монголд бас энэ яг нойрны чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан хүн бол бас маш ховор удах. Миний мэдгээр бол одоо өнөөдрийн шүүрийн эмч доктор маань байж байгаа. Тэгэхээр таны цаашдын бас ажил хөдөлмөрт бас өндөрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр намайг бас урьж ирүүлээд ард иргэдтэй тийм ээ Монгол хүмүүстэй одоо нойрны эрүүл ахуй гэдэг зүйлийг одоо илүү их мэдүүлэхэд одоо тусдын болж хамтран ажилласан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. За тэгэхээр өнөөдөр бид бүхний одоо подкаст нойрны талаа одоо подкаст миний төрөд өндөрлж байна. Танд магадгүй дугаар таалагдвал өөр дөрөө шеэр хийгээд дараа нь тухтай үедээ одоо мөн түүжиж явах үедээ ч юм уу те эсвэл одоо нойртой холбоотой зүйлийг хайсан үедээ бас өөртөө үзээрэй. За бас мөн лайк дараад комент хийрээ. Бид бүхэн та бүхний сэтгэлдлийг бас уншиж байгаа. Тэгээ дараагийн чухал зөвлөгөө подкастоор иргэн уулзлаа. Баяртай. 歌います。肩こり気味なら肩楽ね。目覚めが違うの肩楽ね。私の名前は肩楽ね。一緒に進める健康枕西川。